Сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдлэг мэдрэмжийг хөтлөн Эймбүк подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Намайг Ану гэдэг. Наа бүрий гэдэг. За ингээд өнөөдөр ямар гоё сонирхолтой ном сонгосон гэдгээ бүрий бидэнд танилцуулаач. За би танилцуулмаар байгаадсан Франц ном учраас Ану ихлээр ярьсан зүгээр. Айгүй сонирхолтой энэ зохиолыг болохоор бүрий Япон хэл дээр уншсан. Би болохоор англи болон монгол хэл дээр уншиж бас сонссон. Тэгэхээр бид хоёр бол айгүй тийм өөр хэл мэл дээр уншсан. Айгүй гоё сонирхолтой авах гэж бодоод байгаа энэ удаад. За энэ зохиол болохоор англиар бол Little Prince тэгтээ энэ нөгөө Франц зохиол учраас Le Petit Prince гэдэг нэртэй юм одоо оригинал нэр нь гэж ярих юм уу та тийм нэртэй зохиол байгаа. Тэгээд зохиогч нь болохоор бүтэн нэр нь Antoine Marie Jean-Baptiste Roger de Saint-Exupéry гэдэг нэртэй ийм зохиогч байгаа. Тэгээд энэ зохиогч маань болохоор 1900 онд төрсөн Францад төрсэн юм Франц зохиолч. Тэгээд Little Prince буюу одоо цаашид бит хоёр бяцхан хунтайж гэд яриад явна. Тэгээд ийм нэртэй зохиол байгаа. Тийм тэгээд зохиогчийн нэр нь нэлээд уртайгаа учраас хоёлаа Santex гэд товчлоод явчих. Угаасаа фэнүүд нь Santex гэж хэлдэг юм бэлээ. Тэгээд Little Prince буюу бяцхан хунтайж маань хүн төрөлхтний түүхэнд дээрээсээ 3-т орохоор хамгийн их уншигдсан ном гэж явд юм бэлээ. Нэгт бол Библи, хоёрт нь болохоор Карл Марксийн Капитал. Тэгэд энэ хоёр асар одоо юу гэдэг хүчтэй номын араас орж байгаа гэдэг чинь бүр үнэхээр нэг тийм гайхамшигтай. Ягаад энэ уг нь бол энэ ном болохоор нэг тийм хүүхдэд зориулсан юм шигтэй. Хүүхдийн бичлэлээр бичигдсэн мөртлөөсөө хамгийн их уншигдсан зохиол гэж ярьдаг. Тэгэхээр энэ талаар бас хоёулаа нэг сайхан явуучвал гэж бодож байна. Тэгээд цогч маань өөр айгуу сонирхолтой хүн байгаа гэдэг нь болохоор нисгэгч. Тэгээд нисгэгч байсан учраас яг уу фэнүүд нь бол ингэж үздэг юм байлээ. Мэд хүн тэнгэр дээрээс их дэлхийг хардаг байсан. Тийм учраас бүхнийг нөгөө нэг 340 өнцгөр их газрыг хараад өөрөх нь мэдрэмж нь ямар нэгэн байдлаар өөр болоод тийм учраас зохиолын одоо тэр бичгэлэл гих мэт зүйл дээр бол асар одоо сайн байсан гэж үздэг юм байлээ. Тэгээд өөрөө дүү гэдэг одоо нэрэнд нь DE гэж орсон байдаг. Энэ DE нь болохоор Француудын хувьд болохоор баян айлын ч юм уу те нэг язууртан гаралтай хүмүүсийг DE гэдэг юм билээ. Тэгэхээр өөрөө бол нэлээд баян айлд төрөөд тэгэхээр бүр багтаа ингээ хаус жоохо баг ингээд ордонд амьдардаг байсан. Тэгээд өөрийнх нь амьдардаг ордоноос дугуугаар нэг 15 минут жийсэн газарт нисгэх одоо тухайд дөнгөж гараад удаагүй байсан тийм нислэгийн талбай гэх юм уу те монголоор нислэгийн талбай байгаа. Тэгээд багасаа нөгөө нэг онгоцтой айгу ойрхон байсан учраас нисгэж болъё гэдэг мөрөөдөлтэй. Тэгээд тэр мөрөөдлөө биелүүлээд тэгээд өөрийнх нь бичсэн энэ бяцхан унтааж дээр тэгээд бусад шүн дөндийн нислэг гэх мэт цохиолууд бүгдээрээ нэг тийм онгоцтой холбоотой тийм сэдвүүдээр өрнүүлсэн байдаг. Тэгээд энэ хүн хичнээн агуу юм бэ гэдгийг одоо гарах нэг үгдэн жишээг ингээд дурдах юм бол Францын франк евро болохоос өмнө $50 одоо 50 франкийн дэвсгэрт дээр өөрийнх нь Santexийн царай байсан байлээ. Тэгэхээр тэр их хэмжээний ер нь бол агуу хүний цогцол өнөөдөр хоёлаа ярина гэсэн үг. Эймбүк subscription дэлхийн бестселлер бүтээлүүдийг 9900 төгрөгөөр. Яг үнэ. За тэгээд энэ зохиол маань өөрөө болохоор англиар новелла гэдэг төрөл байгаа. Тэгээд энэ новелла гэдэг нь одоо новел буюу романаас юугаар ялгаатай вэ гэхээр арай жижиг буюу 20,000-аас 50,000 үгийн хооронд багтдаг. Тэгээд ийм одоо зохиол байгаа. Тэгээд нэмэх нь энэ ном маань болохоор энэ одоо зургуудаар айгу алдартай. Тэгээ энэ illustration буюу энэ зургуудыг өөрөө нөгөө зохиолч маань зурсан. Santex маань өөрөө зурсан. Тэгээд энэ ном 1943 онд хэвлэгдсэн гэхээр миний бодлоор 43 настайдаа хэвлэлсэн болж таарах гэдэг байгаа. Тэгээ 1900 онд төрсэн гэхээр тэгээд нисгэгчийн хувьд болохоор 21 настайдаа бол албан ёсоор бүр юм мэргэжлийн нисгэгч болсон байсан. Тэгээд саяны одоо чиний өгсөн мэдээлэлээс айгүй гоё юм байна. Гэхдээ тухайн үед болонгууд мань хүн бас айгүй зэвүүн заяа. Нисгэгч болсон өөрөө уг нь бол тэр нисгэгчийн шалгалтанд бол тэнцээгүй. Дэлхийн 1-р дайны үеэр 1-р дайн нэлээд хожууд цэрэгт илсээд тэг нисгэгч болъё гэсэн чинь тэнцээгүй байхгүй. Тэгээ манай хүн чинь жоохон баяа айлын хөвгтөн шүү дээ. Тэгм учраас дээгүр доогоор ээжээрээ яриулж хагаад арын албатж хагаад тэгээ бүр нисгэж болж байсан юм байлээ. Тэгээ тэрнээс хойш яг нисгэгчийн тэр ажиллаа хийж байгаа үедээдсэн тэр маш олон удаа нөгөө протокол зөрчдөг ч юм уу те аль эсвэл нисэж болохгүй гэсэн үед нисдэг их мэтлэн байлаа. Ер нь бол нэлээд хөдөлгөөнтэй байсан. Тэгээд өөрөө 1944 он буюу 43 он номоо хийлүүлсний дараачин жил нь
дэлхийн 2 дугаар дайны үеийн нэг даалгавраар явж байгаад Орос руу алга болоод тэгээд өнгөрчдөг. Тэгээд тэр даалгавраар явсан үедсэн тэр яг үндэ бас протоколоо зөрчөөд тэгээд зөвшөөрлөхгүй ингээд аялцсан байсан гэх мэтчлээ. Ер нь бол нэлээд тийм хөдөлгөөнтэй нөхөр байсан. Тэгээд бас нэг сонирхолтой нэг жишээг дурдах юм бол дэлхийд даяар айгүй олон фэнтэй байсан. 44 настай гэхэд дөнгөж ихний номоо гаргаад шууд дэлхийд даяар танигдаж эхлэв. Тэгээд тухайн үеийн францчууд германчуудад дэлхийн 2 дугаар дайнаар байлдаж жагаад тэгээд герман цэргүүд донд одоо Сантексийн нисгчийн одоо юу гэдэг тэр багтай тулдахыг ингээд хүсдэггүй залуучууд нэлээд их байсан байхгүй ягаад гэвэл дэлхийд даяар бүр ингээд айгүй олон фэнүүдтэй болсон. Тэгээ хожим нь 2008 онд Сантексийн онгоц далаа дундаас олдоод тэгээд онгоц нь олдсон үед нь хин тэр одоо Сантексийг онгоцыг сөнөөсөн юм бэ гэдэг нь ил тод болоо. Тэгээд тухайн үед нэг герман цэрэг олдоод аль хэдийн өвөө болцсон тий. Тэгээд тэр өвөөнөөс очоод ярилцлага авсан чинь өөрөө бүр ингээд шоконд орсон. Би хамгийн их дуртай уншдаг байсан тий. Өөрийнхөө бүр хамгийн их шүтэмжлдэг байсан хүнээ би өөрөө буутсан байж. Тэгээд айгүй харамсан тухай бас тийм нэвтрүүлэг байт юм байлээ. Тэр ер нь ингээл амьдралын тэр чигтээ бас өөрөө зохиол шиг тий. Зүгээр л амьдралыг нь ярихад л барыг зохиол ярьж байгаа юм шиг ярьж байгаа. Тэгээд энэ бяцхан унтаажийг болохоор бас өөрийнхөө амьдралаасаа сэтэлсэн гэдэг юм байлээ. 1935 онд Африкийн одоо Египтэд ойролцоох Сахарын зүлд моторын гэмтлээс болоод газартгаас өөр аргагүй болоод тэгээд багийнх нь хүмүүс нь болохоор бүгдээрээ ингээд ерөөсө буцаж ирсэнгүй баг өнгөрцөн байна. Ингээд нааны газар дэлбэрч тэгэж бодсон чинь 3 хоног ямар ч ус унд уух юмгүй 3 хоног эзгүй цөлд ганцаараа алхасаар ягаад тэгээд буцаад нутагтаа очдог. Тэгэхээр яг тухайн үеийнх нь өөрийнх нь туршлагаасаа ер нь бол энэ номыг сэдвэлсэн гэж яригддаг. За яагаад энэ зохиол тийм алдартай вэ гэдэг талаар бид хоёр нэг жоохон сэжим өглөө. Тэгээд мэдээж нөгөө яриад эхлэхээр бас хүмүүс мэдэх бах. Уг нь бол зохиолч маань 1945 онд дэлхийн 2 дугаар дайнд дууссан. Тэгээ ганцхан жил амьд явсан бол тий. Тэгээд өшөөж олон гой зохиол бид нар түргэх ээжтэй гэж бас харамсаж байна. За ямар ч байсан хоёлаа зохиол руугаа оръё. Одоо урт зохиол учраас урт гинэ богино мөртлөө ярих юм их байгаа учраас зохиол руугаа оръё гэж байна. Тэгээ бид хоёр энэ удаа юу гэж хэлсэн бэ гэхээр зохиолоо эхний ээлжинд үзэгчдтэй ярьж өгчөөд бүлэг бүлгээр нь хуваагаад тавцсан. Тэгээ ярьж өгснийхаа хойноос мэдрэмжээ ярих гэж хэлсэн. Тэгээд энэ зохиол анх сонсоход бол мэдээж юм хүүхдийн үлгэр шиг. Гэхдээ та хэд маань M-book-ээс ороод ингээд сонсоод ах юм бол би баг 3-4 удаа сонссон. 3 удаа бүтэн сонссон. Тэгэхээр сонсох болгоно мэдрэмж нь өөр болт юм билээ. Ийм хойноо философик гэдэг нь айгүй мэдэгддэг. Тэгэхээр ямар ч гэсэн эхлэе. 1-5 дугаар бүлгийг би авсан. За тэгээ үйл явдал нь болохоор ер нь бол энэ новелла гэх төрөлт нь бас ингээ нарратор буюу одоо өгүүлэгчийн юм аягтайгаар ингээ бичигдсэн юм зохиол байгаа. Тэгээ одоо өгүүлэгч буюу өөрөө гэсэн үг те манай Сантекс өөрөө гэж гарч байгаа. За Сантекс 6 настай байхдаа за би ийм юм нэг өмнө нь ярьж байгааг болохоор жоохон муу ярьж магадгүй шүү. Гэхдээ ойлгоорой. Бүрий бол айгуу гоё ярьж байгаа. Яасан бэ тэгэж. За зохиолч маань болохоор 6 настай байхдаа нэг юм гоё аглаг ойн тухай ном уншаад тэгээ тэндээсээ ингээд нөгөө авраг могоо ичээ ингээ амьдаар нь залгидаг тухай олж уншдаг тийм зураг хардаг байхгүй. Тэгээд тэр нь өөрт нь маш сонирхолтой санагдангуудаа тэрийг ингээд нөгөө өнгийн харандаа гаргаж ирээд зураг зурдаг. Тэгэл анх удаадаа нөгөө 6 наснда зураг зураад тэгээд заан залгисан авраг могоо зурдаг байхгүй юу. За тэгээд тэрийг өөрөө нөгөө нэг number 1 буюу одоо нэгдүгээр зураг номер 1 гэж нэрлэлцдэг байхгүй юу. Тэгээд тэр зургаа томчуудад үзүүлсэн чинь ерөөсөө малгай гэж хараад идэг. Юу малгай зурсан юм бэ? Тэгээ би энийг энэ номыг анх нөгөө M-book-ээс аудио хэлбэрээр сонсч ирсэн учраас зургийг харахгүй яагаад ингэж заан залхицсан одоо могой зурсан чинь малгай гэж хараад идэм бэ гэсэн чи одоо тэгтээ манай баг ингээ харуулах ах энэ бичлэгийн доор тийм яг л малгай харагдаад байсан тийм бид нар томчуудын хувьд бол хамгийн гонигтай. Тэгээд хоёр дахь зургаа аюуг зурсан бэ. За томчууд тэгвэл ойлгохгүй юм чинь би гиз доторхын зургийг гээд гиз доторхын зурсан. Тэгтээ ер нь л томчууд угсаа ойлгож өгөхгүйсэн. Гэтэ ингээ хамгийн хөөрхөн нь гэж ярьж байгаа байхгүй. Томчууд ер нь юм барагтай ойлгодоггүй. Заавал тайлбарлуулдаг. Тий, заавал тайлбарлуулдаг гэж гардаг. Тэр нь айгүй хөөрхөн байсан. Тэгснэ за ингээд л ер нь бол нөө ойлгохгүйсэн учраас би 6 настайдаа зураачийн гялалцсан амжилтаасаа татгалзлаа гэж гардаг байхгүй юу. Гэхдээ энэ бол нэг өсөндөө ингээд томчууд
одоо урам зориг нь мохоцсон л нэг үйлдэл байгаа юм Нэг л өснө загинчтай шүү дээ. Чи яах гэж ийм зураг зураад байгаа. Үүний орон чи математик суур, газар зүй суур, зөв бичихтэй өрөм суур гэх те. Тоо бод гэх тэгэд өгдөө шүү дээ те. За ингээд зурах дургу болчдөг ер нь бол тэгэл одоо томчуудыг жоохон ингээд ингээм өөр гэдгээ ингээм мэдчихэж байгаа байхгүй. За тэгээд одоо шууд тавчлаад ярихад ингээд нисгэж чадхаар шийдсэн. За тэгээд томчуудтай таарад одоо нэгдэх зургаа ер нь гэхдээ тэр явцад үзүүлээл яваад байсан. Гэхдээ хинч нөгөө нэг яг нөгөө могоо гэж хараагүй, малгай гэж хараад байсан учраас ер нь би ингээ нэг өөртөөх нь ярианы сэдвэр л ярьдаг болсон гэлдэгдэн штэ тий. Тэгэл тоо яриад худлаа өнөө ус төрийн бодлого яриад тэгэх юм бол нөгөө хүмүүс нь мань одоо тэр нисгэж залууг арай нэг ухаантай хүнтэй даралцсан байна да гэд баярлдаг. Тийм учраас тийм зүйл ярихаас өөр аргагүй болсон байсан. Тэгээд өөрөө ингээ баг гол нь томчуудад уусаад явж байгаа тэр төр зураг гардаг тий. Тэгээд энэ дээр бас ингэж ярьдаг. Томчууд ер нь ойлгохгүй учраас би томчуудтай авраг могоо, ширэнгэн ой, оддын тухай ярилцгаа болсон гэж ирж байгаа байхгүй. Зүгээр л энгийн юм ярьдаг болсон гэд. За тэгээд чин сэтгэлээсээ ярих хөнгөө болсон гэж гардаг айгу ганцаардмал байжгаад 6 жилийн дараа өгүүлэгчийн одоо 2 дугаар бүлгээс эхэлдэг. Ингээд 6 жил өнгөрөв. Би сахарын цүлд одоо осолцсон гэд яг тэр хэсэг гардаг. Тэгээд тэнд осолтоод мэдээж нөгөө нэг харангадаад усгүй тэндээ хоноод байжсэн чинь нэг юм жижигхэн хүү гараад ирдэг. Тэгээд тэр бяцхан хүү болохоор ингээд хүү ичгэлүү үчи мэдч гэдэг лүү те нэг үчи мэд гэдэг хаа айгүй хүрхэн дандаа мэдлээд яваад идэг нөгөө таарсан юм болгонтойгоо тэгээд үчи мэд гэд харсан чинь нэг жижигхэн хүү зогсож идэг. Тэгээд тэр нь болохоор нөгөө бяцхан хунтайж. За тэгээд бяцхан хунтайжтай танилцаад яадаг вэ гэхээр нөгөөтг нь шууд хэлдэг. Чи надад хураг зураад өгөөч гэдэг байхгүй. Тэгээд ерөөсөө л үгийн зураг бол хураг зураад гэдгсэн чинь нөгөөтг чинь би зурж чаддгүй юм гэдгсэн чинь үгүй зураад өг гэсээр байгаа зуруулгаад тэгээ нөгөө нэг зураг номер 1 штэ. Заан залгсан авраг могооныхаа зургийг зурдаг байхгүй юу? Угаас тэрнээс өөр зураг зурхаа бэлдсэн байсан. Тэгсэн чинь үгүй надад ийм заан залгсан авраг могооны зураг хэрэггүй гэд. Тэгээ анх удаа өөрийнх нь зургийг ойлгосон одоо ийм бяцхан хүнтэй тарж байгаа байхгүй тий. Тэгээ тэр үедээ ингээд шал өөр мэдрэмж аваад одоо зуръя гэд итгэл төрөөд нөө хургийг бол янз бүрээр зурдсан шүү дээ. Тэгсэн чинь унтааж голоод идэг чи хөгшин хураг зурчлаа, ядарсан хураг зурчлаа. Наа чин том байна. Яа тэгэхээр манайгаа хэрэг айгу жижигэн гэд. Тэгсээр хагаад нөгөө нисгэгч чинь залхангуудаа нэг хайрцаг зурангуудаа надад ч хургаагаа гэтгэлждэг байхгүй. Тэгээ нөгөөдг нь айгүй хөрхөн баярлаад ашгүй хайрцагтай байгаад нь би айгүй баярлж байна. Яа тэгэхээр би одоо оройдоо хайрцагт нь хийж хонуулна гэдэгтэй штэ хургаа. За ингээд ер нь бол тэр хоёр ингээд танилцаад нэг нэгнийхээ амьдралын түүхийг сонсож байгаа тухай өгүүлдэг. Би төвчээр алдаж хайрцаг сараач юу. Юунаас илүү хурдан мотороо засах хэрэгтэй шүү дээ. Тэгээд өнөө жаалда энэ чиний хайрцаг түүн дотор чиний хүссэн өнөө хураг байгаа гэлээ. Гэтэл хачирхалтай юм болж нөгөө миний хатуу шүүгч гинэт дуу алдан. Юун сайн юм бэ? Миний хурганд их өвс хэрэгтэй болов? Чи юу гэж бодож байна? Гэлээ. Тэгээд тэр үед болонгот нь манай хунтайж сонирхоод ман залуугийн онгоцыг нь асуудаг те. Энэ юу юм гээд. Тэнгүүт нь залуу онгоцоо ингээл айгу тийм партам энэгээр би ингээд нисдэг. Гэсэн чинь хунтайж гайхан гутаа. Өчиг бас тэгвэл тэнгэрээс буугаад ирсэн юм биш үү? Чи айл гаригаас бууж ирсэн гэд асуудаг те. Тэнгүүт нь мань нисгэж анхны удаа энэ хунтайж болохоор өөр гаригаас ирсэн байна гэдгийг нь олж мэддэг. Тэгээд ямар гаригаас ирсэн хаанад ингээд асуулт асуугууд нь голны нойрын харилцаар хамгийн сонирхолтой нь хунтайж болохоор бас тийм айгүй өөрийнхөө ерөөс ингээд асуусан асуултанд шууд ингээд хариулахгүй зөвхөн өөрийнхөө мэдхийг хүсдэг зүйлээ асуудаг. Тийм. Тэгээд заавал хариулт аавна гэдэг. Заавал хариулт аавна. Хариулт автлаа бүр хизээч ингээд асуултаа өөрчлөхгүй. Тэгэл нэг асуулт асуугаал энэ түрүүний хураг зураад өгөөч гэвсээр аваад. За тэгээд явж бяцхан хунтайж маань би 612 гэдэг ийм жижигхэн гаригаас ирсэн болж таардаг. Тэгээд тэрнэр яг албаар тэр нөгөө тэгж ярьсан байдаг шүү дээ. Одоо нөгөө одод
нөгөө бичил гайргүй зөндөө байдаг учраас хүн төрөлхтөн тэр нэр өхний оронд ингээд тоогоор нэрлэлцдэг гээд. Гэхдээ энэ гаргийг бүртгүүлсэн тэр нөгөө нээсэн хүн нь одоо Туркийн хувцастай байснаасаа болоод тухайн үед ингээд олон улсын хурал дээр тоогддггүй тухай гардаг байхгүй. Тэрний дараачаар хэдэн жилийн дараа олон улсын хурал дээр юм Европ маягаар хувцлаад очсон чинь энэ гаргийнх нь нээлтийг нь тоож бүртгэсэн тухай ингээд гардаг. За тэгээд ямар ч байсан нөгөө хургаа зуруулаач гэжтэй тэр хайрцаг зуруулаад авцсан. Дотор нь хурга байгаа гэж итгэж байгаа гэсэн үг тий. За ямар ч байсан ярьж явсаар агаад нөгөө нэг хурганд нь ийм юу зүүж өгөхгөөд хүзөвч зураад өгөө гэдгсэн чинь шаардлагагүй манай гариг айгу жижигхэн ерөөсө холдохгүй гэж тэгж ярьж явсаар агаад тэр нь гариг нь ийм байшингийн чинээл юм байна гэж тиймэрхүү ойлголт авдаг ихний ярианаас нь тий зохиолч маань. За тэгээд юу аасан хунтаачтай ярьсаар агаад юу агаад тий ингэж ярьтیں۔ Хэрвээ намайг хунтаачтай ийм жижиг бяцхан хунтаачтай таарсан гэвэл хүмүүс итгэхгүй дээ. Яагаад гэвэл одоо томчууд юу гэж асуудаг вэ гэхээр ямар хувцастай байсан, ээж аав нь юу хийдیں гэж асуудаг. Тэрнээс биш одоо хоолойны өнгө нь ямар байсан, хаанаас ирсэн, тэ юу боддог, мөрөөддөг ингэж хийж асуудаггүй гэд ингээд яг энэ зохиолыг сонсох юм бол багаар энэ ингээд санаануудыг ингээд хойноос нөгөөд байгаа юм шиг санагдсан байхгүй айгу тодорхойгоор. За тэгэж явж байгаад нэг юм хургийг бут иддэг үү гэж асуудаг. Тэгсэн чинь тий бут иддэгэ гэдгсэн чинь тэгвэл баба модыг ч гэсэн идэхүү гэдгсэн чинь эднэж яагаад ингэж асууж байгаа юм бэ гэдгсэн чинь баба мод нөгөө нэг тэр жижигхэн гариг дээр нуургадаг үндсэн байдаг. Тэгсэн чинь тэр баба мод нь айгу тийм том ургадаг юм том үндстэй. Африкийн нөгөө Мадагаскар дээр байдаг баг дэлхийн хамгийн том модын нэг штэ. Маш нэг тийм бүдүүн тэгээд дээр нь жижигхэн ингээм мөчөр салаалцсан байдаг. Тэр модыг баба гэдэг тэ. Тэгээ баба модныхан тэр мөч юунууд үндсүүд нь тэр жижигхэн гариг дээр нь байдаг. Би 612 гэдэг гариг дээр нь байдаг. Тэгээд бяцхан унтаж юу гэж хэлдэг вэ гэхээр би өглөө хосоод нүрээ угаагаад өөрийгөө бэлтчээ дараа нь гаригаа ингээд одоо голтрэлт нь оруулт юм аа тэр ингээд галтуулуудаа цэвэрлээд тэгээ айгүй хөрхэн зав юм өвдөгөнд нь хүрдэг юм галтуулуудтай 3 галтуулуудаа цэвэрлээд тэгээд энэ баба модны үндсүүдийг зулгааж хайдаг. Тэгэхгүй бол нөгөө ингээд гаригийг нь эзэлж ингээд. За манай подкаст ерхий ивент тэтгэгчээр Bio Millennium-аас оролцож байгаа. Bio Millennium маань Сэлэнг аймгийн Мандасунд шууд байгалийн их усээрээс савлсан байгалийн эрдэстэй ус байгаа. Хамгийн гол нь Европын холбооны цэвэр усны байгалийн усны стандарт гэж байдаг. Тэрийг бүрэн хангасан маш чанартай ус аа гэдэг би онцлж хэлмээр байна. Дээрээс нэмээд дэлхийн Coca-Cola-гийн албан ёсны нэр төрлийн бүтээгдэхүүн болоод орж иж байгаа юм шинэ ус байгаа. Тэгээд энд харагдаж байгаагийн дагуу Ширнэл ягаан нь болохоор хийж байсан ус байх бол номин ногоон өнгөтэй энгийн ус байгаа. Bio Millennium Untouched Land. За ер нь бол ингээд баба модны тухай тэр хоёр ямар аюултайг нь зураад тэгээ энэ бүлэг өндөрлөж байгаа. Тэгэхээр энэс цаашаа бүрийн маань ярьж өгнө. Тэгээд өөрийнхөө гариг нь хичнээн жижигхэн талаар бас нэг жижигхэн хэсцэн орсон байдаг байхгүй. Тэр нь бас аягүй сонирхолтой. Ер нь бол ингээд дэлхийг харах юм бол бид нар одоо ингээд яг өнөөдөр 11 цагийн үе болж байхад нөгөө дэв дээр болонгууд нь бас одоо юу гэдэг 5-6 цагийн тэргээд янз бүр байгаа шүү дээ. Тэгээд манай хунтааж амьдардаг гариг түрүү хийсэн шиг маш жижигхэн учраас манай хунтааж хүсэл ингээд өдөрт хэд бол хэдэн удаа нар жаргаж байгаа тэр төр төрхийг өөрийнхөө од дээр харах боломжтой байдаг байхгүй. Тэгээд тэр талаараа яриад тэгээд нэг өдөр бүхэл бүтэн 44 удаа одоо нэг бүтэн өдрийн дотор нар жаргасан одоо тэр моментыг харсан гэд тайлбарлаж байгаа. Тэгээд тэр үед болохоор тэгвэл ямар нэгэн хэцүү зүйлийн одоо тэ хунтаажд болсон юм байна гэд манай нисгч маань сэтэл авдаг. Тэгээд тэр талаар нь ингээд илрүүлээд ер нь бол цааш тэрийг нь юу гэдэг нэг багаар ойлгох нэг тийм сценүүд явж эхэлтээ. Тэгээд хамгийн сэтгэл татсан зүйл нь болохоор мань хүн ингээд тэр хургийн талаар ингээд асуугаад л байдаг байхгүй энэ урганы яад яг ингээд иддэм үү иддэг юм одоо жишээлбэл бут иддэг мэддэг энэ төрөл баахан зүйл асуугаад тэгээд уг нь бол нисгч ингээд онгоцоо засаад яаралтай тэр газараас явах хэрэгтэй яагаад юм бэ гэхээр мань хүнд ердөө 7 хоног л ус сунд байгаа. Тэгээд тэр 7 хоног дотор газ мотороо засаад явахгүй бол өгчих гээд байдаг. Тэгсэн чинь нөгөө хунтааж нь болонгууд нэг яад тэрний яад ингээд асуугаад мань хүн эцэст нь ингээд манус томчууд ч ингээд стрессж байгаа байхгүй. Тэгээд сүүлд нь ингээд хамаа намаагүй ингээд зүгээр залхуураал нэг үг шидэд орхичдаг. Тэр нэг юм өргөстэй юу идэм үү гэж асуугаад байдаг шүү дээ. Тэгсэн чинь иддэм аа гэд хэлчихэд яагаад иддэм гэсэн чинь нөгөө уралчдаг шүү дээ. Тийм уралчдаг. Тэгээд тэр үед нь ингээд анзаарж байгаа байхгүй.
энэ дээр бас айгүй зөвхөн санагдсан юм болохоор бид нар нөгөө нэг зөвхөн өөрт чухал зүйлээдээ л анхаарлаа төвлөрүүлээд байдаг дийлэх хүмүүс. Тэгсэн мөртлөөсөө одоо жишээл ялангуяа ингээд хүүхдүүдтэй ингээд харьцаж үзэх юм бол жишээл зүгээр нэг ингээд нэг жижигхэн тоглоом бай гэж бодъё л та тийм. Магадгүй нэг хүүхдийн нэг жижиг машин байдаг ч юм уу. Тэр машин тэр хүүхдийн хувьд асар том үнцэнтэй зүйл байж болно шүү дээ. Магадгүй бид нарын хувьд ингээд юу гэдэг нь бүр ингээд хин нэг надаа ингээд бэлгэлсэн айгүй тийм нандин зүйлтэй ижил болох үст тийм ингээд чухал зүйл хүүхдийн хувьд байж болох байхгүй. Гэхдээ томчууд тэрийг хэр баг анзаардаггүй. Магадгүй ямар нэг хүүхдийн тоглоом хүүхдийн хувьд ингээд бүхэл ертөнцөнд байж болох байтал тэрийг нь бид нэр анзаардаггүй. Яг тэр дүр зургийн дээр бас нөгөө тод гарч байгаа юм санагдсан. Тэгээд тэр хургийг ингээд асуугаал өргөс асуугаад тэгээд тэр өргөсийг нь асуусан шалтгаан ингээд дараа нь гарч ирдэг. Тэр нь юу юм бэ гэхээр тухайн гариг дээр болохоор ганцхан ширхэг сарнаа ургацсан. Тэгээд тэр сарнаа нь болохоор өөрөх нь ер нь хайр юм байна л да. Тэгээд тэрийг хожим мэддэг. Гэтэ тэр сарнаа болохоор айгүй зэвүүн хүссэн үедээ худлаа ярьдаг тийм. Тэгээд худлаа ярьчаад бантангуудаа шал худлаа ингээ хоолоо ингээ засч масаад яг л нэг хүн шиг. Тэгээд нэг жоохон ингээ бороо оронгуутал чи надад ингээ бороог халахлах зүйл гаргаж ир. Ямар ажилгүй юм бэ энэ төр гэж уурлаж муурлаа. Салхи маань хаа гэл тий. Яг нэг тийм муухааштай эмхтэй. Тэгээд ууг нь бол ингээ анхандаа бол тэр сарнагийн үнэрт нь ингээ татагтаа тэр сарнад дуурлаад явж исэн чинь нөгөө сарнаа ингээ баг багаар ингээ худлаа яриад ангуут нь манай хунтайж тэр сарнад итгэхэ болоод за зөвөөсөө би энэ юу гэдэг сарнаатай цуг амьдарч чадахгүй юм байна. Гингүүтээ тухайн гарига орхиж авахар шийддэг. Тэгээд орхиж авахар шийдчихэд хамгийн сүүлийн нэг тийм өөрийнхөө гаригийнхаа цэвэрлэгээ хийж байгаа байхгүй. Галтуулаа амсрыг ингээл цэвэрлэж мэвэрлээл тэгсэн чинь сарнаа нь хилдэг байхгүй. Чи ингээд явхаар шийдсэн юм байна те. За чи явхаар шийдсэн бол ямар ч яв та. Гэтэ намайг уучлаарай. Би чамд хайртай байсан. Хичээдсэн тэнийг байж. Тийм. Би жоохон бурууг нь өөрт нөгөөд идэг те. Бурууг нь өөрт нөгөөд. Гэтэ хамгийн зөв хэсэг нь болохоор тэр үртэл айгу муухай ааштай байжсэн. Гинт намайг уучлаарай гэж хэлэнгүүт манай өмнөд сонирн болоод эхэлчихэж байгаа байхгүй. Өөрх нь хайр өөрт нь бас хайртай байсан гэдгийг нь юусоо мэдээгүй. Тэгээ сарнагийн тэр бас худлаа ярьж байгаа хэсэг дээр нэг жаард штэ. Ер нь бол дэлхийгээс хийсч очиод тэнд ургацсан гэх юм уу да тий одоо тэр жижиг гариг дээр ургацсан. Гэхдээ миний төрлөх гариг одоо миний ирсэн гариг дээр тэгдэггүй гэж ийм одоо бороо ордггүй гэж байгаа мөртлөө юу ааж байгаа байхгүй юу? Уг нь бол өөрөх нь ургасан гариг нь тэр бичил гариг үр байж ирээд тэндээсээ нахиалаад ургасан. Тэгээ хизээш дэлхийд ургах ямар гэдгийг мэддгүү мөртлөө ингээ худлаа ярьдгаар бүр илэрдэ штэ. Тий. Тэгтэх. Тэгээд явхаар болоод гэтээ мань хүн айгу сонирн болцсон явж чадахгүй. Тэгээ сарнаа хэлэхдээ за чи нэгэнт ингээ шийдсэн бол яваа. Чиний ингээд хоёрын хооронд байгаа байдал ч надад таалагдахгүй байна. Шийдсэн бол одоо яв баяртай гэж тэгээд хэлдэг байхгүй. Тэгээ тэр ихсэн ингээд одоо бодхолоор сарнаа болохоор илүү юу гэдэг хэрсүү хунтаажиг бодох юм бол тэгээд нэг алхам ингэ дээш тавьсан байгаа байхгүй. Тэгээд Эрих Фром гээд сэтгэл судлаач юу гэж хэлдэг юм бэ гэвэл хайр гэдэг бол тухайн хүнийг одоо хайрлах объектыг нь хөгжиж боловсрох үйл явцыг тийм таашаах явдал юм ба гэд Эрих Фром бол тайлбарлалтай. Тэгэхээр сарнаа бол хунтааж ямар төвшөнд байгаа те юм үзчнүүд тайлаагүй зөвхөн өөрөөхөө тэр жижигхэн гариг дээр байгаа учраас юу ч мэдхгүй гэдгийг нь ойлгож байгаа. Сарнаа бол хунтаажиг өөр тийш нь явуулаад тэнцэнэ ингээд амьдрал үзээд бүх зүйлийг туулаад тэгээд нэг алхам дээшлээд хурж ирээсэ гэдэг хүсэлтэй байсан. Тийм болохоор сарнагийн хувьд гэх юм бол өөрийнхөө хамгийн хайртай хүнд тавьж явуулах яв одоо яв надаас зайл гэж хэлэх хинжээний тэр ухаан болон зориг бол байсан юм шүү. Тэгээд явуулцдаг. Тэгээд тэр тухайгаа нисгэж тэлж байгаа үед мань хүн нэг жоохон тийм харамссан байдалтай. Би айгу тэнийг байжээ гэд хамгийн чухал зүйл бол үгээр биш үйлдэлээр яадаг юм аа. Сарнаа миний гариг дээр хичнээн гоё анхлын үнэрээр миний гаригийг одоо бүсэлжтэй тэгээ намайг гэрэлтүүлсэн. Би тэрийг нь тоохгүй зөвхөн сарнаа үг дээр нь ач холбогдлоо өгчээсэн учраас би тэр талаар бол ерөөс анзаарч чадаагүй. Хамгийн чухал зүйл гэдэг бол нүдэнд үл харагддаг зүйл байдаг юм аа гэд. Одоо бол би тэрийг бол маш сайн ойлгосон гэд хунтааж бол яг дэлхий дээр эртлээ бол айгу олон зүйл сурсан талаар бол хэлдэг. Тэгээд дэлхийгээс бишээ тухайн өөрхөө жижигхэн гаригаас бол яваад орхиод явж байгаа юм. Тэгээд тэрнээс хойш болгонгууд нь 6 гариг дээр ер нь бол ингээд дамжиж явсаар байгаа дэлхий дээр ирдэг. За би тэр 6 гаригийг ирнэ. За ямар ч ийсэн хунтайч маань сарнаатайгаа муудалцаад ер нь бол нэг гариг дээр амьдарч чадахгүй гэд
өөр гариг руу авчиж байгаа тий. За замдаа болохоор хамгийн ихэнд оцсон гариг нь яг одоо өөрийнх нь гаригаас бараг жижигхэн тийм гариг байдаг. Тэн дээр нь ганцхан одоо хаан байж идэг байхгүй. Тэгээ тэр хааны нүмерг нь бараг ингээд тэр ингээд гаригаа эзлэхээр тийм жижигхэн гаригтай. Тэгээд тэр хаан юу гэдэг вэ гэхээр ер нь бол одоо би хаан байна. Тэгээд чи миний үгэнд ороо, чи миний албат болоо гэдэгдэг байхгүй. Тэгээд ившээсэн чинь шууд загинчдаг шүү дээ. Би шанд ившээгэж зөвшөөрөөгүй гэдэг. Тийм, ерөөсөө айгүй тийм нөгөө хааны зангаараа шууд ингээл чи миний албат түшмэл бол одоо ингээд ингэж амьдр тэгж амьдр гэж шууд тэгдэж. Тэгээд ер нь бол тэрийг сонсоод бяцхан унтаж болов шууд ингээд энэ хаанаас одоо уйдчдаг гэх юм уу та. Тэгээ энэ хүн бол ерөөсөө биш ээ гэд. Тэгээ энэ 6 гариг дээр сайн сонсох юм бол эдгээр ингээ бүгдээрээ насан туршсан хүний зан төлөвийг илэрхийлж байгаа тус бүртээ. Тэгэхээр та хэд мань тэгж бодож сонсоорой. За хаан бол ийм захирангуй зандрангуй өөрийнхөө бүхнийг шийддэг юм. Гэхдээ ямар нэгэн зүйл хийж бүтээсэн юм уу гэвэл үгүй шүү дээ. Хэнийг захираад байгаа юм бэ гэд мань хунтааж гайхаад асуунгууд нь гариг дээрээ ганцаархна. Гариг дээрээ ганцаархна. Тэгээд 90 тойрны гариг дээр нь ч хүн байхгүй. Тийм. Ганцаархна суудсан. Тэгээ ингээд тэндээ эзэн болоо суудсан ерөөсөө ингээд өөр захирдаг хүн байхгүй мөртлөө тийм зантай. За тэгээд за энэ бол биш байна гэд дараачихан гариг руу явдаг байхгүй бяцхан унтаж. Тэгсэн чинь дараагийн гариг дээр нэм нэр төр дурлагч хүн сууж яадаг байхгүй. Тэр нь яадаг гэхээр шууд хүүе за нэг шүтэн бишгэж гараад ирлээ гэд нөгөө хунтаач чинь дуудаад тэг ингээд ер нь бол юу яадаг байхгүй юу? Ийм нэг малгайтай. Тэгээ тэрийг хунтайж шоолдгийн ямар сонирн малгай өмсч юм гэсэн. Энэ ингээд намайг шүтэн биширсэн хүмүүст би ингээд эргээд мхийн ёслох зориулттай малгай ахгүй юу гэд хэлдэг байхгүй. Тэгснээ ингээд хунтайжиг чи алгаа таштай гэж мэгээд алгыг ташуулж бишэл. Тэгээ ингээд алгаа ташсны дараа баярлаа гэд. Тэгээ ер нь бол та яагаад ингээд идэм бэ гэдгсэн чинь ер нь бол би энэ гариг дээр хамгийн ухаалаг мөнгөтэй одоо юу сэтгэл татам хүн гэдэг биширмээр хүн гэдгсэн чинь энэ танай гариг дээр чи өөр хүн байхгүй штэ гэдгсэн чинь ер нь тэгсэн ч гэсэн л би тийм хүн гэдэг тэгээд хунтайжи асуусан асуултыг ч сонсохгүйгээр нөгөө нэг баярлаа гэл ингээл мхийгээл те юм хэлэх болгон тэгээ ер нь магт гээл тийм магт гээл тэгээд ингээд 5 удаа тийм үйлдэл болсны дараа ер нь бол хунтайж ойлгодог за энэ баг хаанаас долоондор хүн байна уу те айгу хэцүү уг нь бол анх хаанаас арай жоохон сонирхолтой хүн байна гэж бодчихсон чинь нэг ялгархгүй хүн байна гэж бодоод тэгээд энэ дээр үгж гардаг гэхээр ер нь бол юм өөрийгөө өөрийгөө ихэд бодсон хүмүүс ерөөсө бусдыг анхаардаггүй маа өөрийнхөө л тухай яриад иддэг. Тэгэл ингээл бусад хүнд ерөөсө анхаарч байгаа юм шиг өөрийгөө л магтуулах гэдэг тийм тухай гардаг. За ингээ 3 дахь гариг дээр очлоо. Тэгсэн чинь архичин сууж идэг байхгүй юу? Тэн дээр нь. За тэгээд нөгөө архичинтай 100 хэд хонсон. Тийм жижиг гаригуд учраас хоног нь айгүй хурдан ингээ өнгөрөөд идэгтэй. Тэгээ нэг хитгэн хонсон чинь гутарчдаг. Тэгээ ингээд архичин ингээл нөгөө юм шилтэй арх, хоосон шилтэй арх, дундуур шилтэй архаа хараал ингээл гутраал байдаг. Тэгээ та яагаад ингээ гутраад байгаа юм бэ чинь би ингээд арх ууж байгаадаа гутраад байна гэдэг. Тийм ихтэй тэрийгээ бас айгүй зөв юм бичсэн байдаг те. Та яагаад уугаад байгаа юм гэсэн чинь би шившиг тарьсан гэдэг. Тийм. Та ямар шившиг тарьсан юм гэсэн чинь би уухаасаа ууж байгаа өөрөөсөө ичдэг тийм. Тэгсэн мөртлөөс ингээд уугаад байгаа байхгүй. Тэгэд мань унтаж өрөөс ойлгохгүй тэр хүнийг. Уг нь бол ингээд чин сэтгэлээсээ тэр хүн туслахыг бол анх хүссэн шүү дээ. Уугаад ингээд шившиг тарьсан гингүүт нь туслах гэсэн чинь яагаад гэлтэй та яасан ингээд тэгсэн чинь арх ууж байгаа өөрөөсөө ичдэг мөртлөөсөө архиа уугаад байгаа гэдэг тийм нөхцөл байдал орцсон. Тэгээд ямар ч авралгүй болоод манай хунтайж хэлэх үгүй юу ч олдоогүй. Тэгээ цаашаа явчихсан. Тэгээ инээдтэйгээс тийм мөнхийн юм юутай. Ер нь бол гэхдээ энийг одоо инээдтэй хийсэй лээс жоохон ухаад ойлгож явах айгүй ийм одоо гүн гүнзгий утгатай тийм. Ер нь бол гэхдээ зөвхөн архич биш төрөл бүрийн донтолтыг л энэ бол хэлээд байх шиг байна тийм. Жишээлбэл бид нар ямар нэгэн зүйл донтохороо тэр зүйл нь муу гэдэг мэддэг, гарах ёстой гэдэг мэддэг. Гэтэ тэрийгээ зогсоож чадахгүй. Тэгээд тэр өөрийгөө үзэн яддаг. Үзэн ядсны улмаас дахиад нөгөө зүйлээ үргэлжлүүлээд хийгээддэг. Тэр дүр зургийг илтгэсэн юм шиг надад санагдсан. За ингээд дараагийн гариг руу явлаа. Манай бяцхан унтаж тэгсэн чинь тэнд болохоор нэг айгүй ажил хэрэгч хүн байждаг.
За ажил хэрэг ч юм болохоор ер нь бол бяцхан унтаа чи баг тоодгүй ингээл тоо бодоол одоо 4 дээр 7-г нэм тэр 12 дээр 3-ыг нэм гэл ингээл бодсоор агаал юу гэж хэлдэг вэ гэхээр юус тоохгүй байж 501 сая 622,731 болж байна гэж хэлдэг байхгүй. Тэгээ юу 500 сая юм бэ? Юу 500 сая юм бэ гэсэн чи үгүй би чамд энийг хэлэх зав адлага би айгүй завгүй хүн ажил хэрэгч хүн гэдэг штэ тий. Тэгээд би энэ гариг дээр 54 жил амьдарч байгаа. Гэхдээ 3 удаа намайг юм сатааруулж байна. Эхнийх нь тэр нэг юм хийсч ирсэн. Цог хорхоо байсан. Айгүйх чимээтэй. Хоёр дахь нь миний нөгөө суугаа ажил хийдэг учраас нурууны өвчтөй болсон. Гурав дахь нь чи байна гэд. Тэрээс нэг хайхартгүй тэгээ нөгөө тоонд дуртай хүн гэж байгаа. Гэхдээ энэ дээр хамгийн инээдтэй нь заяа. Ер нь бол энэ тоон юу болж таарсан бэхээр тэнгэрт байгаа оддын тоо гэж гарч байгаа. Тэгснэ ингээд тэрийг тоолцсон. Тэгээд би энэ оддыг эзэмшдэг гэдэгтэй байхгүй тий. Та яагаад энийг эзэмшдэг гэж байгаа гэсэн чинь яагаад гэвэл би энийг эзэмший гэж бодоод тоог нь гаргацсан учраас гэдэгтэй байхгүй. Тэгээд зохиогч эрхийн талаар бүр ярьдаг заяа энэ дээр. Би энэний одоо зохиогч эрхийг аавна гэд. Тэгснэ би энийг банкнд оддыг эзэмшээд би эзэмшин гэсэн чинь та яаж энэ оддыг эзэмших юм бэ гэсэн чинь би тоог нь мэдчихэж байгаа юм чинь цаасан дээр бичээ банкнд хадгалуулаад тэгээд тэр банкныхаа аюуныхаа түлхүүрийг би өөрөө хадгалнаа гэж ярьдаг байхгүй. Тэгээд энэ нь болохоор надад нэг тийм айгүй инээдтэй одоо орчин үеийн шууд өөрөө нэг тийм тэр 1940-од онд бичсэн хэрнээ орчин үеийн юм шиг бичсэн санагдаад байгаа байхгүй юу. Тэг ингээд тоог бичээд хадгалдаг гэсэн нэг юм ойлголт. Тэр нэг эзэмшдэг гэдэг нэг хэсэг нь айгүй үнцэг юм те. Та яг юугаар эзэмшдэг гэсэн чинь би зүгээр банкнд хадгалуулж байгаа гэдэг. Тэгээ унтааж байхад дөгөө штэ та тэгвэл юу ч эзэмшдэггүй юм байна. Би бол өөрийн гариг дээр 3 галтуул тэгэд нэг сарнаг эзэмшдэг. Би яаж эзэмшдэг юм бэ гэвэл би 7 хоног болгон галтуулынхаа тоог нь цэвэрлэдэг. Өдөр болгон өөрийнхөө усаа цэцэлдэг. Усаа цэцгээ осолдог. Тийм учраас би өөрийнхөө эзэмшдэг зүйлдээ би өөрөө ашигтай. Тэдэнд би хэрэгтэй. Тийм учраас би тэд нарыг эзэмшдэг. Гэтэ та энэ оддод ямар ч хэрэггүй юм биш. Та тэгвэл юу ч эзэмшдэггүй юм биш гэд хэлждэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө бизнесмен ингээд аягүй сонь царайлаад ямар нэг хилий гэсэн чинь ингээд дотор нь ерөөс нэг тийм үг саанд нь орж ирэхгүй. Тэгээ гайхаад явж байтал унтааж дараа ч руу явчихдаг байхгүй. Тэгэхээр эзэмшнэ гэдэг зүйл чинь бас нэг тийм ойлголт. Надаа энэ үнэхээр хэрэгтэй хэсэг юм шиг санагдсан. Эзэмшнэ гэдэг ойлголт бол тухайн зүйлдээ би өөрөө ямар нэгэн байдлаар тус болохыг хэлдэг. Тэгэхгүй зүгээр л одоо юу гэдэг тэр миний од гэдэг тэр одын үед ямар ч ашиггүй байх юм бол би тэр одыг эзэмшдэггүй гэсэн үг байхгүй. Би магадгүй өнөөдөр гэрээ эзэмшдэг байх юм бол би гэрээ байнга л ингээл цэвэрлэл байгаа учраас гэрээ эзэмшиж байгаа шүү дээ. Би магадгүй нохоотой байх юм бол би нохоогоо арчилж байгаа болохоор би нохоогоо эзэмшдэг гэсэн үг. Тэрнээс ч зүгээр хинд ч ашиггүй байх юм бол юу ч эзэмшдэггүй гэдэг талаар бол гарч ирж байгаа. Яг үнэ. Энэ яг бүлгийг таад маань бас нөгөө M-book-ийн subscription хэсгээ сонсох юм бол энэ ном байгаа. Тэр бусад олон номнууд байгаа. Сонсох юм бол яг нөгөө ингээд үйл явдал болгоно нь ингээд нөгөө өгүүлэгчийн өнцгөөс болохоор аягаа сонирхолтой. Бид хоёрын яриад байгаа бүр гоё дэлгэрүүлж ярина. За ингээд дараачийн гариг руу явсан чинь бүр жижигхэн гариг гэдэг. Тэрнээр нэг юм дэнлүүчин байдаг байхгүй. Энэ хэсэг амар инээдтэй заяа. Нөгөө дэнлүүчин ингээд дэнлүүгээ хасааснаа үчийн мэд гэлээдэг байхгүй. Очоол удаачгүй. Тэгсэн чинь 1 минут өнгөрөөл гэсэн чинь өдрийн мэд гэлээ дэнлүүгээ буцаагаад унтраагаал те. Тэгээ айгүй ингээд та яагаад энэ дэнлүүг унтрааж байгаа ингээд гэсэн чи би тийм шийд авсан юм а дээрээс гэд тэгсэн чинь дахиад ментэн дээр дахиад үчийн мэд гэл тэр нь айгу инээдтэй байн ингээд юу ч болж амжааг байхад үчийн мэд өдрийн мэд гэх тэгээд тэр нь яаж явах юм жижиг гариг учраас хоног нь 1 минутаар ингээд 1 хоног солигдоод байдаг. Тэгснээ ингээд одоо тэр дэнлүүг асаах унтраах нь бүгдээрээ тэр хүний ерөөсөө шийдвэр биш ингээд тэр дээрээс даалгавар өгсөн учраас би ингээд асааж унтраадаг. Гэхдээ би бол ингээд амармаар байна гэд тэгсэн чи хоёлаа одоо гихтэл сая ингээд 1 сар юм арчлаа штэ. Тэгтэн штэ. Тэгсэн чи яагаад 1 сар болж байгаа гэсэн чи манай гариг дээр 1 минутанд 1 хоног өнгөрдөг. Хоёлаа 30 минут ярьсан. Ингээд 1 сар өнгөрчлөө гэдэгдэг. Айгу инээдтэй. Тэгээд M-book subscription дэлхийн бестселлер бүтээлүүдийг 9900 төгрөгөөр. Айгуу тийм амьдралтай санагдцтай энэ хэсэг болонгууд нь. Уг нь бол тэр гариг анхандаа 1 минут тутам өдөр хоног солигддог бол биш байсан байгаа байхгүй. Тийм гариг нь өөр татах хүчинд одоо татагтаад тэгээ тэрнээс нь болоод гаригийнх нь тэнхлэгээ тойрох хугацаа нь хурдсаад нэг л мэдсэн чинь 1 минут болцсон. Уг нь бол анх мэдгүй магадгүй нэг 15 хоногт нэг удаа өдөршин солигддог ч юм уу тийм байсан байж магадгүй. Тэгээд тэр үедээ ингээд тушаал нь
одоо өөрт нь ингээд хамгийн тийм гай болж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ дээр бол надад нэг тийм ажилд дарагдаад явж байгаа орчин үеийн хүмүүсийг илтгэж байгаа юм санагдаж байгаа байхгүй. Анхандаа нэг одоо юу гэдэг юм 0-аас нэхлээд тэгээд улам мундаг болох тусам ч юм уу. Тэгээд айлсэл улам ингээд дээшлээд улам туршлагатай болох тусам нэг л мэдсэн ч өөр тэр намайг хүн тачаанууд нийрсэн. Тэгээд ягаад ч юуны ч төлөө юм бүү мэд ямар ч ингэж ажиллаад байдаг. Дээрээс тушаасан. Тэр тушаал гэдэг. Тэгээд өдөр хоног өнгөрөөлөдөг ямар ч амарх цай байхгүй, ямар ч тийм амьдралыг таашаах завшаа олдохгүй. Тэгээд тэр дээрээс ирсэн тушаал гэдэг нь бол төрөл бүрийн хүмүүсийн хариуцлага юм шиг байна тийм. Ажлын хариуцлага, найзуудын хариуцлага, гэр бүлийн хариуцлага, хүүхдээ өсөх хариуцлага энэ төргээд амьдрах тусмал ингээл юусоо яг тэр нэг өдөр байсан 1 минут болгоод явж байгаа гэдэг тэр дүр зургийг хэлтэж байгаа юм шиг санагдсан. Яг үнэ, яг гоё тэр нөгөө хойд утгыг хэллээ. Тэгээд ер нь бол игдэн штэ. Гэхдээ зөвлөгөө өгдөг дэнлүү чинь бяцхан унтааж хэрвээ та өдрөө уртсгамаар байвал гариг нь ингээ 3 алхаад дуусчдаг болохоор хэрвээ дахиад 3 алхвал нөгөө өдөр нь уртаалж өгнө болно. Тэгсэн чинь үгүй би унтмаар байна гэд. Тэгээ ерөөсөө ингээд хунтааж өгж боддог. Тэгэхээр энэ хүн бол бусдын ингээд аян тааруулж амьдэрдэг өөрийн бодолгүй хүн байна. Тэгээд ингээ ядарч амьдарч байгаа хүн байна гэж ерөөхдөө дүгнээд цаашаа явдаг. За тэгээд уг нь бол яг тэр гариг дээр үлдэх гэжээс яагаад гэхээр би нэг хоногийн 24 цагийг бодохоор 440 удаа нэг хоног ингээд юу яаж 24 цагт 440 удаа нар жаргахыг харж болох байсан байхгүй юу. Тэгээд тэрэнд нь айгүй хорогдчихсэн боловч тэг айгүй утгагүй санагдаад дараагийн гариг руу авчдаг. За 6 дахь гариг дээр утсан чинь илүү 10 дахин том гариг гэдэг. Ер нь бол миний бодлоор ингэж бодож байгаа. За эдгээр чинь нөгөө нэг хүний юу үзүүлчихсэн штэ нөгөө. Тэгвэл тэрний хаярээр нөгөө гаригууд нь томроод байгаа. Одоо тэг ингээд 6 дахь гаригаас эхлээ гариг нь томроод ингээд дандаа өөр шиг жижиг гаригтай байж байгаад томроод ингээд ер нь жоохон юм ойлгоол яваад байгаа гэдгийг илтгэж байгаа нөгөө сарнагийн хүсээд байсан шиг те. Жоохон явж юм ойлгочоод иргээд за тэгээд нэг тэр 6 дугаар гариг дээр газар зүйч өвгөн сууж идэг байхгүй тэгээ айгу зузаан ном бичсэн. Тэгээд энэ айгу гол санаа нь болохоор ингэдیں۔ Газар зүйч гэж ямар хүнийг хэлж байгаа юм бэ? Ингээд уул ус газар усны байрлалыг мэддэг тэр хүнийг хэлж байгаа гэсэн чинь түр танаа гаригд далайн айн өсч би мэдхгүй штэ гэдэг. Түл уул байгаа юм өсч би мэдхгүй штэ гэд. Тэг яагаад гэсэн чинь аялагч нар тэрийг мэдчихэд надад хэлэх юм бол би тэрийг бичиж тэмдэглэдэг. Гэхдээ манай гариг дээр аялагч байхгүй. Тийм учраас би тэрийг бичиж мдээгүй болохоор би далайгаас мэдгүй. Тэгснэ тэг хамгийн инээдтэй заяа. Аялагч ингээд жоохон согтуу байх юм бол уулаа 2 хараад байдаг. Тэгээ тэрийг 2 уул гэ надад хэлчих юм бол би номон дээр 2 уул байдаг гэж бичиж тэгээ ингээ алдаатай болчдөг гэд тэг бичсэн юм байхгүй. Тэгээ энэ одоо хүнийг энэ хэсгээр яг ямар хуу хүнийг илэрхийлсэн гэж бодож байна. Энэ дээр бол айгуу тийм түгээмэл зүйл. Одоо жишээлбэл би бас яг энэ геополитикч шиг байхгүй. Ягаад юм бэ гэвэл надад очиж үзээгүй, эсвэл мэдэрч үзээгүй, хийж үзээгүй зүйлөө зөндөө байдаг. Гэтэ зүгээр хий хоосон мэдлэг л надад агаад байдаг. Тэгснэ би ингээд тэггээд юм ингээд яриа сууж байгаа байхгүй. Тэгээд яг тийм хүмүүсийг илтгэж байгаа. Өөрөө ингээд өөрийгөө айгуу тийм лаг мундаг гэд ботсон геополитикч хүн штэ ер нь бол энэ хүн өөрийгөө ингээд айгуу тийм дээр ингээд өргөмжилсэн байгаа байхгүй. Хэвээ сууд ухаантай шиг. Гэтэ өөрөө ямар нэгэн зүйл амьдаар нь ингээ бодтор хийсэн юм гэвэл юу ч хийгээгүй зөвхөн л хүмүүсийн сонсон зүйлийг бичээд өөрийгөө мундаг гэдээ өргөмжилсэн. Тэгэхээр яг ийм хүмүүсийг бол илтгэдэг. За яг үнэ. Тэгээд газар зүйчдээс өөрийнх нь гаригийг ярьж өгдөн штэ. За нөгөө галтуулаа яриад би нэг юм 3 галтуултай маа. Тэгээ нэг нь сүнцэн, 2 нь итгэвтэй галтуултай. Би тэгээ нэг цэцэгтэй юм аа гэж дахиад хэлсэн чинь цэцгийг бол бичихгүй гэдэгтэй штэ. Яагаад цэцгийг ингээд газар зүйн юм номондоо бичихгүй юм гэдсэн чинь ховсон өөрчлөгддөг юмыг бичдэггүй гэд тэгдэг. Тэгээ галтуулж гисэн одоо дахиад сүнцэн галтуулж гисэн сэргэж магадгүй одоо тэр галтуулж гисэн өөрчлөгддөггүй юм уу гэж үгүй тэр бол ингээ байрандаа байж идэг юм болохоор би тэмдэглэнэ. Тэгээд ховсон өөрчлөгддөг юм гэж аамаа гэд. Тэгээд энэний ярианаас нь одоо үүдээд цаашаа одоо улам ханхуу явж үзэх сэдэлтэй болж байгаа юм л. Тэгээд ер нь би ямар гариг дээр очих вэ гэдэг нэг газар зүйчээс асуусан чинь дэлхий дээр очиод үзээч. Бас дайггүй гариг гэдэг юм биш үү гэд хэлдэг байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө бол тэр дэлхий дээр иртээ. Миний гоо үзэмж баяр баясгалан удаан үргэлжлэхгүй түүнд дөрвөн өргөснөөс өөр энэ ертөнцөөс хамгаалагдах юу ч байхгүй. Гэтэл би түүнийг хаяад явчихсан. Тэр манай гариг дээр цор ганцаараа үлдсэн гэж бяцхан хунтайж өөртөө хэллээ. Тэрээр анх удаа орхиж гарсан цэцгээ өрөвдөв. Гэвч эр зориг түүнд эргэн ирж
Та намайг хаашаа яв гэж зөвлөсөн бол гэж газар зөвчээс асуулаа. Дэлхий гэдэг гариг дээр очиж үз. Муугүй нэртэй гариг шүү гэж газар зөөж хэлв. Бяцхан хунтайж цаашдын замаа хөөлөө. За тэгээ манай хунтайж маань эцэст нь дэлхий дээр буудаг. Хунтайж дэлхийн хамгийн сонирхолтой гариг гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд хамгийн ихний хэсэг дээр нэг тийм хөөрхөн. За энэ дэлхий дээр бол 111 эзэнт хаан байт юм байна те. 7,000 газар зүйч байт юм байна. 900,000 бизнесмэнүүд байт юм байна. Нөгөө өмнөх 6 гариг байт юм байна гэл. Нөгөө өмнөх 6 гариг дээрээс бүх хүмүүс энэ дэлхий дээр бол хэдэн мянгаараа байгаа гэдэг тухай бол гардаг. Тэгээд манай хунтайжийн буусан газар маань бас нэг цөл дээр байсан. Тэгээд 90 тойрно ингээд харсан чинь хинч байхгүй гайхаад нөгөө нь бол ийм олон хүнтэй юм байж энэ би одоо буруу гариг дээр баг ирчүү гэсэн чинь хажуунаас нь ч яг доороос нь нилсэн дундаас нэг могоо гарч ирээд тэгээд тэр могоогоос асууж байгаа байхгүй. Би энэ дэлхий дээр ирсэн нь мөн үү гэдгийгсэн чинь мөн гэд. Ягаад энэ хүн байхгүй байгаа юм бэ гэсэн чинь цөл учраас. Тэгээд тэр могоо юу болж таарсан юм бэ гэхээр могоо өөрөө тэгж хэлдэг. Би хэрвээ чи буцмаар санагдах юм бол надад хэлээрэй. Тий. Би чамайг хүссэн газар чинь хүргэж өгч чаднаа гэд. Тэр шалтгаан их юм бол могоо хазна. Тэгээд хазаад хордоод нэгсэнд бол үхэж байгаа байхгүй. Тэгээд энэ үхээ таашаа явах юм бэ гэдэг нь бол дараа чинь хамгийн төгсөл дээр гарч ирэх болохоор ямар ч зэн могоо гарч ирсэн гэдгийг бол та санаарай гэж хүсэж байна. За тэгээд могоогоос холдоод цааш алхаж ирсэн чинь сарнаа нэг тийм цэцэрлэгт хүрээлэх юм уу те. Маш олон ингэ сарнаа уурхацсан нэг тийм цэцэрлэгт хүрээлэн дээр хүрээд ирдэ. Тэгээд мань хүний хувьд бол үнэхээр ингэ тийм шоконд ормор зүйл байгаа аахгүй. Тэр сарнаа олон сарнаа ингэ харахаар уг нь бол өөрийн гариг дээр энэ ертөнцийн дээр ганц байсан гэж бодсон сарнаадаа дууралцсан байсан. Тэгсэн чинь тэр сарнаа хүрээлэн дээр 50,000 сарнаа гэж 50,000 сарнаа тий. Тэгээд өөрийнх нь хайрлажсэн зүйл нь энэ ертөнцийн дээр ганцхан биш байсан гэдгийг бодоод тэрэндээ гутраад бүр шаналаад баг стрессдэг. Тэгээд тэндээсээ гараад явсан чинь дараа нь үнэгтэй таардаг. За энэ үнэг бол ерөөсөө энэ номын хамгийн гол зангилаа баг бүх ингээд хариултыг нь хунтайжид хэлж өгдөг. Тэгээд манай одоо ориг сарнаа гэх юм уу те. Тэр хайрлсан сарнаа хувьд тэр үнэг баг ингээд одоо юу гэдэг хамгийн хүсэжсэн хүн юм шиг байгаа. Тийм нэг ойлгуулах тийм ойлгуулахад. За тэгээд үнэгтэй таарсан чинь хунтайж ингээд үнэгтэй тоглохыг хүссэн баггүй. Тоглож наадъя гэд гэсэн үнэг хууж чадахгүй гэд. Яагаад юм бэ гэвэл би ч тасаагүй шүү дээ. Чи намайг гаршуулж авал аав гэ тий. Тий. Тэгвэл би чамайг яаж одоо юу гэдэг өөртөө гаршуулж хойлоо ингээд гоё найзууд болох уу гэсэн чинь чи нэгт төвчээртэй байх хэвээр. Чи надад цаг заваа зориулах хэвээр тий. Би ингээд чамд анхандаа ингээд чамд би бол юус тасахгүй. Магадгүй ингээд хоёулаа нэг хэдэн метрийн зайнаас ингээд би билгөө ширтэлцэх байх. Маргааш нь ч бас яг адилхан зүйлийг надад хийх хэвээр. Тийм бол би чамд баг багаар ойртоод тэгээд ажмаар хоёулаа найзууд болно гэд. Хамгийн гол нь орчин цагийн хүмүүс тийм цаг зав бол юус байдгүй. Тэд нар цаг байхгүй учраас хүмүүстэй дотн олж чаддгүй. Одоо хоёулын шиг нь болж чадахгүй гэдэг ингэж тайлбарлаж өгдөг. Тэгээд энэ дээр бас гардаг нэг маш надад хамгийн их таалагдсан хэсгүүдийн нэг нь болохоор үнийг тэгж заадаг. Хэрвээ чи 4 цагт надтай уулзна гэдэг өдөр болго ингээд цаг хоёлоо тоглож байгаа. Хэрвээ 4 цагт уулзна гэх юм бол би 3 цагаас эхлээд тоглоод эхэлнэ гэдэг хэлдэг байхгүй. Тэгээд цаг минут өнгөрөх тусам миний тоглол улам хүчтэй болоод тэгээд чамтай эцэст уулзсан би бүр ингээд тэнгэр төөрж байгаа юм шиг гоё баяр баясгал болно гэд. Тэгээд энэ хэсэг болохоор нэг тийм хайрыг аюу гоёор илтгэж хүссэн хэсэг юм шиг. Аль өөр ямар ч ном дээр би юус энэ төрслөл юус харж байгаагүй. Хүн ч одоо жишээлбэл үгтэй нэг найз хүнтэйгээ ч юм уу тэ их нэртэйгээ эсвэл өөр ингэ дурлсан хүнтэйгээ болзоо товлоод тэгээд товлсон тэр цаг мөчөөс эхлээд ингэ догтлол үүсээд эхэлчихсэн шүү дээ. Уг нь бол зөвхөн уулцсан тухайн мөчтэй гоё байх ёстой байтал уулзаагүй тэр нөгөө хүлээж байгаа тэр цаг хугацаанд ингээд ойртох тусам ингээд улам гоё болоод улам ингээд серотонин ингээд тархитар ингээд ялгараад тэр хэсийг илтгэж өгч байгаа. Тэгээд манай хунтайж өөрийнхөө зовлонгоо үнэгт хэлдэг. Би ингээд сарнаад хайртай болсон. Гэтэ энэ ертөнцийн дээр чинь хэдэн мянган сарнаа байд юм биш. Тэгээд тэгсэн чинь үгний тийм зөвлөгөө өгдөг. Чи дахиад очиод ирэхгүй да гэд. Дахиад очиод тэр сарнаа нартай уулзаад үз. Тэгвэл ч арай өөр зүйл мэдрэгдэх байх гэд. Тэгээд хунтайж
тэр зөвлөгөөг нь дагаад сарнай тэр талбай дээр буцаад очоод энэ хэсгээр унтаж айгүй зөвөн болдог юм. Айгүй тийм одоо юу гэдэг нэг муугаштай болдог юм те. Мангар онцгой зүйл хэлээд байдаг байхгүй тэр сарнай нарт. Тий. Би ингээ та нарыг харлаа те. Та нарт ямар ч үнцэн алга. Та нарыг харсан чинь ямар ч тийм доглол байхгүй, ямар ч тийм хайртдаг хүсэлтэй байхгүй байна. Гэт одоо нэг тийм халамжилмаар санагдахгүй байна гэж. Халам тэгж хэлдэг те. Тэгээд нөгөө сарнаа наранцсан ингээд энэ одоо юу хуцаад байгаа хөрөө гэдэг байдлаар ингээд харж байгаа. Гол учиршилтаа нь болонгод мань хүн одоо л ингээд ойлгож байгаа байхгүй. Үнгийн хэлж байгаагаар болохоор хайр гэдэг чинь айлсэл ингээд ямар нэгэн чухал зүйл гэдэг бол тухайн зүйлдээ хэрэг хэмжээний цаг зав зарцуулж хэрэг халамжилсан бэ гэдгээс гарч ирдэг. Халамжлах тусам одоо үнэг тэгээд хунтааж хоёр хоорондоо дотн болж байгаа нэгэн адил энэ зүйл өөрөө ингээд онцгой болж байгаа юм аа. Тэрийг ганц онцгой болж байгаа тий. Тэгээд тэрийг нь сарнай тэр хүрээлэн дээр очсон үедээ манай хүн мэдрээд тэгээд буцаж ирээд үнэгт хэлдэг байхгүй. Би одоо л ойлголоо гэд. Тий. Гэтэ мэдээж үнэг хунтааж хоёр бол эзэн нэг өдөр хагцсан. Гэтэ энэ хагцсан it's okay гэд манай үнэг бол хийж хэлдэг. Тэгээд тэрний өсөг юм бэ гэвэл үнгийн үед хунтааж аль хэдийн тийм найз нь болцсон, өөрөх нь чухал хүн болцсон, онцгой хүн болцсон. Тэгээд хунтаажийн үс нь нэг тийм шар өнгөтэй байхгүй. Тэгээд үнэг хэлэхдээ би тариан талбай хараад тариан талбай харах тоолонд би чамайг ингэ санах болно. Ягаад юм бэ гэвэл тариан талбайны өнгө нь чиний үстэй адилхан учраас би ягаад ч ингэ аз жаргалтай болно гэдээ хийж хэлдэг. Тэгсэн хунтааж бас гинт өөрийнхөө сарнаагаа санаад би ингэ шөнийн тэнгэрийг хараад энэ олон хэдэн мянган ингэ ялцсан шөнийн тэнгэр дунд аль нэг гариг дээр миний ингээд хайрлсан тэр сарнаа байгаа. Би тэрийг бодох тоолонд би ингээд улам тогтлоод улам аз жаргалтай болно гэд тэгэж хэлдэг. Тэгээд хэд хэдэн хүмүүстэй таарсаар ягаад эцэст нь нисгчтэй таардаг. За тэр одоо тэрийг ингээд ер нь бол яг үнэхтэй таарад яасан гэдгийг ингээд нөгөө нисгчэд ингээд нэг бүрчлэн ярьж өгөөл идэв штэ тий. Тэгээд тэр болгонд бас нисгэгч нөгөө нэг хорвоо дэлхийг өөрөөр хараад тий. Одоо тэр нөгөө хунтаажийн тухай бодол нь нэмэгдээ тэр сарны хунтааж хоёрын одоо тэр харилцааны тухай ингээд өөр зүйлсүүдийг мэдэж аваад идэг. Тэгэж явж байгаад ямар ч байсан саяны гэхдээ баг зүйлсийг манай үзэгч нар бит хоёроор хэлүүлдэггүй ойлгосмол гэж бодож байна. Тэгэхээр тэр нөгөө сарнай хунтааж хоёр ч одоо тэр харилцааг илэрхийлж байгаа шүү дээ. Одоо эсрэг үстэй хүмүүсийн харилцаа, хайр дурлал, халамж те. Тэгээ тэр нь мэдээж нөгөө болохгүй юм шиг санагдаад явсан боловч өөр бас тийм одоо тэр олон сарнай нууцыг те ингээд учирсны үндсэн дээр ерөөхдөө өөрийн тэр цор ганц сарнай буюу маш их халамжилсан, хайрлсан, санаа тавьсан тэр зүйл нь ингээд цор ганц болгосон юм байна. Тийм гэдэг мэдрэмжээ ингээд аваад яг нөгөө сарнайгийн хүсэж байсан. Зөндөө олон зүйлийг мэдэх тусам, мэдрэх тусмаа ингээд тэр үн цэнэ ойлгож эхэлж байгаа. За ямар ч байсан ингэж явсаар агаад манай хоёр бол усгүй болчдөг. Одоо сүүлчийн тусал усаа уулаа гэдэгтэй штэ тий. За тэгээд хунтааж бол худаг хайх санаа гаргатай юм. За одоо хоёлаа худаг хаяа гэдэг нисгэж болохоор зэ энэ эзгүй зүйлт юу гэж худаг гэдэм бэ гэдгсэн чинь ер нь бол ингэж ярьдаг. Ямар ч байсан нөгөө нэг цөл гэдэг чинь болохоор юм юу газар одоо юм гоо чимээгүй газар. Гэхдээ ямар нэгэн байдлаар нэг юм юу байгаа худаг эрдэнсийн сан маягийн байгаа гэх юм уу та ингээд та нэгтэй байжлаа гэдгсэн чинь тэрэн дээр нөгөө хин нисгэж болохоор боддөө штэ би багадаа ийм хуучин байшин амьдардаг байсан. Тэгээ тэнд болохоор бас эрдэнсийн сан байгаа гэж хэлдэг байсан. Гэтэ тэр бодол нь тэр байшинг нь айгуу гоё юм онцгой болгодог байсан. Тэгээ тэрийг хинч хайгаагүй олоогүй тэр эрдэнсийн сан гэхдээ тийм бодол нь тэр байшин онцгой болгож байгаа юм аа гэд тэ. За ямар ч байсан тэр хоёр нөгөө худгаа хайж явж байгаад шүн болоод тавьчдаг. Нилээн удаа хайгаад нөгөө нисгч маань ер нь бол цангасандаа болоод таниалгаад ингээд эхэлдэг. Тэгээд тэгжсэн чинь хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг. Гэхдээ дэлхийн нийт усны нөөцийн ердөө 1% ууж болно гэдгийг та мэдэх үү? Тиймээс байгалийн эрцийг шүүж хөндлөхгүйгээр их ус үрээс цавлсан Вая Millenia усыг өдөр тутамдаа авахыг санал болгож байна. Манай подкастын ерөнхий ивент тэтгэгч Via Millenia Taste of Untouched Land. Тэгээ шүн болоод ямар ч байсан одод гараад тэгсэн чинь юу яадаг?
хунтааж болохоор нөгөө сарнаагаа санаад бүр угаасаа маш их санаж байгаа сарнаагаа тий ойлоо үсээс ярьсан ойлгоц учраас тэр одод харахаараа л ингээл тэр оддын дунд ингээд харагдахгүй миний сарнаа байгаа даа гэл ингээд санаад идэг. Тэгтэл нөгөө нисгийч бол баргалж л ингээд зүүдлээд байгаа амьд байгаагаа мэдхгүй нөгөө аман цангаа явж хагаад тэгээд үүр цайх үеэр тэр хоёр худаг болдог байхгүй юу. За тэгээ худгаа болоод тэгсэн чинь бүр тийм тосгоны маягийн худаг байж идэг бүр юм нөгөө татуурга эдэртэй. Тэгээ татуургаар нь нөгөө хунтааж ингээд татснаа. Гэхдээ айгүй хүрхэн заяа ингээд жингнээ дуурсан чинь бит хоёрын худгийг сэрээчлээ. Одоо ингээд татах хооронд ядарчих болов гэл нэг маяг хөөхөн. Тэгсэн чинь за би юу яая. Нисгэг чинь би ингээд гаргаж ирээ усыг. Тэгвэл бол чиний жижигэн би нэг болохгүй гэдэг. Тэр хоёр усаа гаргаж ирээд уугаад тэгээ усаа уухтаа юу гэж хэлдэг гэхээр энэ бол ингээд хамгийн тансаг зоогийн ширээний ард байгаа юм шиг ийм тансаг амттай байна. Бит хоёр үнийг хайж явсаар агаад олоод тэгээ маяг үн цэнтэй олдож байгаа учраас энэ ус юм гоё байна гэд ярьдаг. За тэгээд ингэж явж байгаа 25 дахь бүлэг эхэлдэг. Энэ дээрээ яг өмнө нь болохоор нэг дэлхий дээр нэг юм хурдан галт иргэний юутай таардаг шүү дээ. Нэг юм тэрний тасалбарсалдаг хүнтэй таардаг. Тэгэл ингээд тэр хэсгээс таад маань сонсороо. Тэгээд яг энээр юу гэж дүгнжилдэг вэ гэхээр хунтааж хүмүүс ингээ галт ирэг рүү одоо галт ирэгэндээ суух гэж яардаг. Гэхдээ юуны төлөө яарж байгаа, юу хайж байгаагаа мэддэггүй. Хүмүүс нэгэн хүрээлэнд 50000 цэцэг тарчаад тэндээсээ утга учраа олдгоо. Одоо юу хайгаад байгаа гэдгийг мэддэггүй гэдэг тухай гардаг байхгүй. Тэгээ өөрийнх нь хувьд бол бас амьдрал өөр штэ тий. Хунтаажийн хувьд бол тэр ганцхан цэцэг тэр одоо гариг ертөнц нь одоо тэр маш чухал байдаг. Тэгээ ямар ч тэгээд хүмүүс болохоор тийм их зүйл рүү тэмүүлж яардаг мөртлөө хайж байгаа юм болдгоо гівчиг би бол ингээд элсэн дээр нар тусгаас хүртэл ажаргал мэдэрч чаднаа гэж хунтааж хэлдэг байхгүй. Тэгэж явж байгаад ер нь бол нэг л ер нь жоохон биш яагаад исэн хунтаажийн сэтгэл санаа нэг жоохон өөр агааг анзаараад нисгэж чи зүгээр үү гэдгсэн чинь маргааш миний энэ дэлхий дээр ирсэн 1 жилийн болно. Би яг энэ дэлхий дээр 1 жил болох ч аа гэж хэлдэг. Тэгээд ямар ч исэн маргааш нь тэр үед юу гэж боддог гэхээр нисгэж анх удаа за бит хоёр ер нь бол ингээд хацгаж байгаа юм байна гэдэг мэдрэмжийг аваад нөгөө үнэгний тухай ярьсан яриг нь боддог байхгүй. За үнэгэнд ийм мэдрэмж төрж исэн байна да. Одоо би удахгүй хацхан дээ гэж боддог. За тэгээд маргааш нь болоод тэр худгаас нь холгүй нэг юу байт юм байна. Одоо эртний чулуун хаан гэх юм уу да. Тэгээ тэрэн дээр нөгөө хунтааж хөлөө солилцсон сууж исэн байхгүй. Тэгээ тийшээ нөгөө нисгэгч явж байсанд хунтааж нэг зүйлтэй юм яриад байсан. Тэгснэ ингээд санжин уу 1 жилийн өмнө яг энэ өдөр штэ гэдгсэн чинь нэгэд хариулт нь сонсогдохгүй. Тэгээ нөгөө нисгэгч айгу хурдан алхаад энэ юу болоод байна гэж муу савин татаад байсан. Тэгсэн чи удаачгүй яасан бэхээр чимээгүй болоод дараачаар нь одоо чиний хор хүчтэй үсттэй намайг тарчлаахгүй үсттэй гэж асуудаг. Тэгээ бүр ингээд сандраад хурдан алхаад очихтой зэрэгцээд нөгөө могоо байна гэдгийг хардаг заяа. Элсэн даагуур ингэ шургаад очдөг байхгүй. Тэгэхээр бүрий дөрөв таад сануулж исэн штэ ингэ могоотой очирдаг гэдгийг санаж агаарэ гэд. Тэгээ тэр бол дэлхий дээр буугаад хамгийн анх учирсан одоо зүйл нь амтан байсан могоо. За тэгээ яг нэг жилийн дараа тэр могоотой дахиж уулзаад могоо бол би чамайг нөгөө хаанч хүргэж өгч чаднаа гэдэг хэсэг гардаг та тий. За тэгээд очихдоо зэрэгцээд могоо олвол хунтаажийг хатгацсан байдаг. Тэр нь бүр цөлийн хорт шар могоо гэж гардаг байхгүй юу. Тэгээд хэдхэн минутын дотор одоо үхэлд хүргэх, хормын дотор үхэлд хүргэх чадвартай хортой гэ. Тэгээд одоо хин нисгэж очоод бариад авдаг. Тэгээд хунтааж аль хэдийн ингээд цэвхийг цайгаад ингээд хүүтэн болоод эхэлсэн байдаг. Тэгээд яагаад ингэж байгаа юм бэ гэдгсэн чинь ер нь бол би буцах ёстой. Одоо би сарнаа дээр очих ёстой гэдгээл шууд хэлдэг. Би одоо ингээд энэ дэлхийгээс буцаад өөрийн гариг дээр буцах ёстой. Тэгээ яг хуу тэр үед л анх удаа нисгэгч ингээд ойлгож байгаа. Яагаад буцаад цүл таарлцснаа, сахарын цүл таарлцснаа ойлгож байгаа. Бүтэн жилийн хугацаанд нөгөө хунтааж болвол дэлхийгээр тойрч явж хагаад буцаад өөрийнхөө нөгөө унсан газараа хүрээд ирсэн байсан. За тэгээд жилийн дараа нөгөө өөрийнх нь гариг нь яг тэр унсан газар буцаж дээр нь давхцах учраас тэнд ирсэн байж байгаагаар ингээд гардаг. За тэгээ ерөөхдөө бол ингээ хагцал ойртож байгааг бид нарт ингээд өгүүлэгч
өгүүлэгчийн зүгээс гэх юм уу да хэлж өгдөг байхгүй юу. Тэр нь ингээд тэр нялх хүүхчиг тэрврээд ингээд бүр хайрлаад тэ чи битээ явал та чи бол миний энэ цөлдөх баян бүрд ус цөөрөм одоо юу гэдин те амьдралын минь утга учир штэ гэдэг гэвчиг ер нь бол хунтааж гэхдээ миний амьдралын утга учир бол энд бишээ те би сарнаа дээр очих хэвээр тэнд одоо ийм дөрвөн өргөсөөр өөрийгөө хамгаалдаг ийм сарнаа айгу эмзэг тийм учраас би очиж хамгаалах хэвээр тэгээд миний бие хүнд би гариг руугаа явахдаа биеэ орхиж явах хэвээр гэдэг тийм утгатай юм хэлдэг. Гэхдээ энэ бол одоо зүүрлэлээрээ бодох юм бол ингээд үхлийн тухай одоо мэдрэмжүүдийг харуулж байгаа тийм ингээд бид нар биеэ орхиод явнаа. За тэгээд ямар ч сан дараачийн хоромд бол үхчихдэг гэх юм уу да тий одоо мод шиг хөшөөд тэг ингээ элсэн дээр ингээ зөөлхөн унлаа гэж дүрсэл гардаг. Тэг энэ дээр болохоор яг хөө зарим нөгөө тайлбарууд дээр энэ яг энэ зохиолчийн маань болохоор Сантексийн аав нь бүр 4 настай хахад нь өнгөрсөн юм байлээ гэв гинтхэн. Тэгээ тэр мэдрэмжийг тэр хагцлын мэдрэмжийг тэр зохиолоор гаргасан байж магадгүй гэж зүгээр нэг тийм таамаг байдаг. Нөгөө талаар магадгүй ингээ өөрийнх нь дотоод энэ одоо хунтааж гэдэг бол одоо өөрийнх нь дотор байгаа л хүн шүү дээ тий. Нэг дүр гэх юм уу. Тэгээд өөрийнх нь магадгүй ингээд бас сэтгэл зүйн байдлыг ч гэсэн харуулсан байж магадгүй. Гэхдээ одоо үхэл хагцлын мэдрэмж гэдэг утгаараа аавынхаа харуулсан баха. За тэгээ ер нь бол ингээд 6 жил өнгөрсөн хунтааж явсан хунтаажтай байх хугацаа нь бол ингээд 6 жил өнгөрсөн гэж гардаг. Тэгээд буцаад амьд ирсэн чинь одоо хүмүүс бол баярлдаг. Амьд минь исэн минь ирчлээ гэх чиг өөрөө нөгөө хунтаажаас хагцлыгаа ер нь бол даван дуулж чадахгүй нэг тийм байдалтай байжгаад хунтаажийн сүүлийн мөчөд хэлсэн үгнүүд байдаг байхгүй юу. Одоо чи хэрвээ гуниглаад намайг санах юм бол одод руу хараарай. Одод руу харах юм бол хаа нэгэн газар миний од нөгөө гариг жижигхэн чамд харагдахгүй. Гэхдээ хаа нэгэн газар би хурагтайгаа цэцэгтэйгээ галтуулуудтайгаа байгаа гэдгийг санах юм бол одод чамд утга учиртай санагданаа. Тэгээ чи тийш одод руу хараад инех үед бусад хүмүүс чамайг магадгүй ингээд шоолж магадгүй. Гэхдээ чиний хувьд тэр бол хамгийн утга учиртай мөч байх болно гэд нэг гой зүйлсийг хэлсэн санагдаад тэр нь одоо сэтгэлийг нэгсэндээ твтээдэг гэх юм уу. За тэгээд төгсгөлдөө гэж гардаг гэхээр Африкийн цөлийг би 2 хуудсан дээр зурлаа. Тэгээд та нар энд очих юм яагаад ингэж хэлж байгаа вэ? Та нар энд очих юм бол бяцхан хунтааж гарч ирвэл надад дуулгаарэ гэж хэлээд энэ зохиол маань ер нь бол дуусдаг. За ямар ч ийсэн зохиол маань энэ хүрээ дуусж байгаа. Богинохон ч гэсэн одоо бит хоёр ярихад бол ямар их үйл явдал болж байгаа, ямар их сонирхолтой байгаа гэдгийг үзэгчд маань сонссон байхаа. За тэгээд хоёлаа энэ зохиолын талаар сэтгэлдээ сайхан ярилцъя. Надад бол ингэж санагдсан. Хамгийн чухал зүйл нь болохоор чухал зүйл гэдэг нүдэнд ерөөс огт харагддаггүй гэдэг мессеж юм болов гэдэг зүйл надад төрж байгаа байхгүй. Тэгээд энэ ном дээр аюу олон давтаж гаргаж байгаа мессеж нь ердөөсөө ийм юм шиг байгаа. Жишээлбэл хуучин нисгчийн байсан байшин те. Тэр байшин бол нэг тийм гоё байшин бол биш. Гэтэ тэр байшинд өгөх тэр бодол тэр төсөөлөл гэдэг зүйл нь тухайн байшинг илүү үзэсгэлэнтэй бөгөөд үнцэнтэй болгож байгаа те. Ингээ шөнийн тэнгэрт гялцах тэр оддыг хараад бодогдож байгаа бодол яг мэдээж од гариг гэдэг бол үзэсгэлэнтэй. Гэтэ тэрийг улам үзэсгэлэнтэй болгож байгаа зүйл нь болохоор тухайн хүний толгойн дотор байгаа. Тэгээд альва зүйл юу ч гэсэн хамаагүй цаг завал зарцуулах хэрэгтэй гэдэг мессеж байгаа. Юу ч гэсэн хамаагүй жоохон хамгийн чухал зүйлтэй. Альва зүйлийг илүү үзэсгэлэнтэй бөгөөд илүү үнцэнтэй утга учиртай болгодог зүйл бол цаг. Харамсалтай нэг орчин үеийн хүмүүс бол төдийлөн тухайн цагаа цацуулж чадахгүй юуны ч л бүүмэтэй ямар нэгэн зүйл ингэ зарцуулаад байдаг. Гэтэ тэрнээсээ болоод эцээц утгагүй гэдэг тэр хувилбарлуу явж байгаа. Тэгээд тэр утгагүй болцсон хүмүүс нь дэлхий дээр ирэх хүртэл таарсан нөгөө 6 гариг дээр суужсэн нэг хүмүүс байгаа байхгүй. Тийм. Тэр хүмүүс хамгийн чухал зүйлдээ цагаа зарцуулж чадаагүй. Тийм учраас өөрсдөө ямар нэгэн зүйлээр өөрсдийнхөө бодлоо ч юм уу те аль эсвэл цаг цаваа дүүргэж идэг гэдэг л энэ зүйл надад бол айгүй хүчтэй туссан да. Анууд ямар санагдав? За эндээс бол нэг юм хідэн одоо гол санаа байгаа гэх юм уу хартна. Тэр нь бол эхнээс нь эхлээд ингээ ярих юм бол эхний хүүхэд нас болон гин цайлган байдлын талаар гардаг. Тэр бол одоо юм томчууд болон хүүхдийн юм эсрэгцлийн талаар гардаг шүү дээ. За хүүхдүүд бол юм сониуч бөгөөд одоо альва зүйлүүд юм гоё
шал өөр өнцгөөс хардаг. Гэхдээ томчууд бол ийм төсөөлөлгүй болсон, төсөөлөн бодох чадваргүй болсон. Ингээл нэг л зөвхөн тоолж чухал гэдэг. Тоолж чухал гэж ирдэг. Тэр нь бол угаасаа ер нь бол шууд хэлэхэд мөнгөл чухал гэж байгаа юм шиг санагдсан. Гэтэ аливаа амны тоолж чухал байдаг болохоос биш яг ийм одоо төсөөлөл одоо тэр хүний хувьд ямар утга учиртай гэдэг марцсан байдаг. Тэр хүүхдэд байдаг зан чанар. Гэхдээ томчууд энийг баг багаар дарсаар агаад өөрсдөө болгож байгаа буюу одоо том болох явцтай хүүхэд бол тэр гоё төсөөллөө орхиод тийм ингээд томчуудын нэг айдал болж байгаа гэдэг талаар гардаг. Хоёрдугаар санаа бол хайр болон хариуцлага гэдэг зүйл гарч байгаа. Тэг яг мэдээж нөгөө нэг сарнай бол нэлээд жоохон хортой хайрцагтай байсан. Буруу өгдөг, тэгэл өөрийгөө их халамжлуулахыг хүсдэг, худлаа хэлдэг ч юм уу тий. Гэхдээ энэ бол амьдрал дээр тохиолдож болох байхгүй одоо ингээд зөвхөн сарнай яг энэ нэг эмэгтэй хүн байдлаар гарч байгаа боловч эрэгтэй хүн ч гэсэн тиймэрхүү одоо харилцаанд үүсдэг асуудлуудыг шууд ингээд хэлээд өгчөж байгаа. Тэгэхээр ерөөдөө одоо энэ харилцааны тухай баг хичээх шиг байгаа байхгүй. За ингээд ойлголцоо болт юм байна. Тэгээд хувьтай юм ойлгоод ирэхээр магадгүй тэр гариг дээр үлдсэн сарнаа ч гэсэн хунтайжиг авсан юм ойлгож байгаа гэсэн үг шүү дээ. Ганцаараа байгаа учраас те нөгөө хайр халамж нь холдоод ирэхээр олон юм ойлгож байгаа. Хунтайж буцаад очсон чинь амар гоё яаштай болсон байх ч юм тийм шүү дээ те нөгөө үн цэнийг бас мэдсэн байх ч юм лөө. За гуравт болохоор нөгөө амьдралаас хүлээх хүлээлт гэдэг зүйл байгаа. Тэр нь бол одоо нөгөө 6 гариг дээр таарсан хүмүүс байж байна. Тэрийг дэлхий дээр ирэхэд тэр хүмүүс нь одоо хэдэн мянгаараа ингээл байж идэв штэ. Яг нөгөө өмнөх 6 гариг дээр таарсан хүмүүс. Тэгэхээр бидний амьдралд янз бүрийн хүн таарлах юм байна. Янз бүрийн ийм зан арин шинтэй, янз бүрийн үйл явдал тохиолдох юм байна. Гэхдээ тэр болгоноос нэг зүйл сураад ойлгож яваад тэгжээд л одоо өөрийгөө тань мэдх юм байна. Бид нар өөрсдөө яг тэр 6-гийн аль нэг нь болоод явж байгаа байхгүй. Тэр нь бол тийм шүү. Бид нар аль нэг нь штэ. Тэгээд тэр зан аашууд нь бол байгаа гэсэн. Тэгээд дөрөвдөх мэдрэмж бол тэр хагцлын мэдрэмжийн тухай байсан. Ер нь хизээ нэгэн цагт бид нар бие биенээсээ хагцсан. Одоо тэр сарнайгаас эхлээд холтож байгаа нэг мэдрэмж, тэгээ үнэгнээс холтож байгаа нэг мэдрэмж, дахиад тэр нөгөө нисгэгч ханхуу хоёрын хагцлын мэдрэмж, тэ хунтайж хоёрын хагцлын мэдрэмж гих мэтчлэн айгүй олон ийм зүйлсүүдийг ойлгуулахар санагдсан. Тэгээ мэдээж бол гол дөрүүд нь бяцхан хунтайж, нисгэгч, үнэг, могой. Тэгээ энэ дөрвөн гол дүр бол ингээд айгүй олон зүйлсүүдийг бид нарт ухааруулж ойлгуулж өгч байгаа. Тэгээ энэ зохиолыг ерөн зүгээр сонсоод байхад яагаад ингээд дэлхийд хамгийн их уншигдсан номын 3 бичиж байгаа вэ гэдгийг ойлгохоор одоо дахин сонсох тусамдаа одоо энийг та хэд сонсчоод дахиад энэ номыг сонсох юм бол ч юм уу унших юм бол бас шал өөр мэдрэмж авах тий. Нөгөө ингээд жижиг үйл явдал бүрээр нь анхаарат гэх юм уу? Тий. Хүмүүс их айгүй шантарчдаг юм байлээ нөгөө унш. Уг нь бол ингээд айгүй жижиг ном байгаа байхгүй. Тэгсэн мөртлөөс ойлгомж өгөх юм уу? Уг нь бол хэлэх гээд байгаа мессеж чинь ойлгомжтой мөртлөөсөө цаана асар гүн гүнзгий утга нуугдсан байдаг учраас тэрийг нь ойлгохоос нь өмнө ингээд болчдөг. Тэ ах юу нэгээд малгай авэ гэж явж ирсэн аа тэгснэ ингээд 6 од дээр очиж мочоод тэгээд дараа нь дэлхий дээр буугаад ингээл яваад ангууд хүмүүс тэр дунд нь ингээд болчтой юм билээ уншижсэн хүмүүсэлэр тийм болохоор ямар ч нэг дуустал нь унших айл эсвэл сонсох хийгээд тэгээд тэрний дараа тусдаа өөрөөсөө дүгнэлт өгөх айгүй зүгээр ах. Тэгээд төрөл бүрийн тайлбарууд талаагаа жишээлбэл бит хоёрын тайлбарлаж байгаа үнцэг бас нэг өөр байх юм бол өөр хүмүүсийн тайлбарыг сонсвол бас өөр. Тэгээд та өөрөө бас юу гэж тусаж авах вэ гэдэг бол бүр шал өөр байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр бит хоёрын тайлбарлсан зүйл бүгдээрээ зөв гэсэн үг бол биш. Угаасаа хариулт идэх зүйл бол энд байхгүй учраас өөрсдөө яаж тусах вэ гэдэг бодонгоо их сайхан сонсоорой л гэж хүсье. Тэгээд дахин давтаж хэлэхэд миний хувьд бол яг харахгүй хамгийн чухал зүйл бол хамгийн чухал зүйл гэдэг нүдэнд огт харагдахгүй гэдэг л энэ мессеж айгуу гүн гүнзгий санагдсан да. Яг үнэ. Тэгээд энийг бол бид нэр магадгүй нөгөө үн цэнийг нь одоо хожуу ухаарах буюу өөр зүйлс тохиолдох мөчөд нөгөө өмнөх зүйлийн үн цэнийг нь ойлгоод байгаа байхгүй юу? Тэ одоо нөгөө байгаа үедээ анзаардаггүй байсан учраас гэх юм уу? Тийм байгаа үедээ харж чаддаггүй шүү дээ. Байхгүй болсныхын дараа нь айгуу олон зүйлүүд гинт ингээд ойлгоод ухаарад харагдаад эхэлдэг. Тэгээ бас нэг тэр нөгөө нэг сарнаатай ахсаж байгаа үед агцсны дараа нэг ойлгоцсон өөрөө тэгж хэлдэг шүү дээ. Би ерөөсөө үгэн дээр л ингээ байнгач холбогдлоо өгдөг байсан юм байна. Гэтэ үг биш зүгээр тэр сарнаа ингээд оршихгүй гэдэг зүйл нэг шинэ чухал байсныг би ингээд хожуу ухаарсан гэд тэ. Тэгэхээр үг гэдэг зүйл бол зүгээр л ингээд лавнаас хүн юу бол юу өгсөн зүйлээ худлаа ярьж яг үндэ болно.
Гэтэ эцэс тухайн орчхуу байснаар тэр орчхуу яаж миний ертөнцийг ч юм айлс хинийний ертөнцийг гэрэлтүүлж утга учир өгж байгаа юм бэ гэдгийг нь тэрэн дээр л одоо юу гэдэг хамаг ач холбогдлоо өгөх хэрэгтэй. Тэгээд тэр зүйл чинь эцэс нүдэнд харагдахгүй л байхгүй тий. Тэр нэг сарнай одоо юу гэдэг тэр сарнай хүрээлэн дээр байгаа бусад 50,000 сарнайд харахад бол бүгдээрээ л адилхан. Тэнгэр лөө хараад тэнд харагдж байгаа оддууд бүр ингээд одтой экспертиз биш юм бол бүгдээрээ л яг адилхан од шиг харагдаж байгаа тий. Тэр худаг дуусан ус зүгээр л яг үндэ зүгээр л услаагаа шүү дээ. Тийм шүү. Гэтэ тэр болгонд зарцуулсан цаг тухайн мөч момент болго ямар нэгэн онцгой утга учир өгдөг. Тийм онцгой утга учир болныг бодоод арай өөр нүдээр аливаа зүйлийг харж эхлэх юм бол амьдрал өөрөө ингээд баялаг болдог гэдэг санааас агуулгадаад байх шиг байна. Тэгэхгүй ингээд зүгээр л өдөр болгоны тийм зүгээр энгийн амьдрал донд бол юу ч агундаа анзаарахдаггүй те. Тийм учраас арай нэг тийм жоохон баялагаар ингээд сэтгэхэд буцаал нөгөө нэг хүүхдчих те. Тэр тэнгэр лөө хараад тэр дунд хин нэг байгаа даа гэж бодоод гой тоглол аавна гэдэг чинь ингээд төсөөлөн бодох урчтар байгаа байхгүй. Тэгээ бид нар том болонгууд энэ төсөөлөн бодох чадвар алдчихдаг. Тийм болохоор эргээд буцаад хүүхдийн нүдээр бүх зүйлийг хараад эхлэх юм бол амьдрал идэх шиг үндэ айгу тийм баян маш тансаг ертөнц байсан юм байна шүү дээ гэдгийг бол ухаарахаар байгаа. Яг үнэн тэгэл зохиолч маань хэлдэг штэ дараагийн удаа та од руу харахтаа одоо тэнд нөгөө хураг юуг нийдсэн болов сарнайг нийдсэн болов яасан бол гэд бодоорой гэд тэгээд заггүй ахаа гэдэг ч юм уу те нөгөө нэг шилээ оргоор хамгаалдаг штэ эсвэл нөгөө хурганд нөгөө хошуувч зүүж өгөх тухай гараад идэв штэ те хошуувч зурж өгөх гэсэн чинь хошуувч зурж өгөхдөө тогтоогчийн зураагүй гэд тэгээд тийм болохоор нөгөө сарнайг нийтчихвтэйгээ таны санаа зовд гэдэг. Гэхдээ би бас тэгж бодсоод дараагийн удаа од харахад нэрээ би тэгж бодвол бас сонирн бидтэй те тухайн мөчийг айгуу тийм онцгой бид нар зөндөл гад харж байсан. Гэхдээ тэр мөчөд зүгээр хураг цэцэг мэцэг гэдэг энэ зохиолын тухай бодсон ч гэсэндээ зүгээр тэрийг бодонгоо нөгөө хэлэх гээдсэн санаануудын давхар бодох юм шиг байгаа нэ тийм гоё төвлөрөөд. Тэгэхээр ямар ч гэсэн бит хоёрын ойлгож байгаа ярьж байгаа үнцэг бол бит хоёрт ирж байгаа мэдрэмжүүд байгаа. Тэгээд бас зөндөө олон тайлбарлалтай зүйлсүүд байд юм байлээ нөө амьдралтайгаа холбоод бичсэн. За энэ үе нь бол амьдралынхын тэр үе гэдэг ч юм уу ингээд тайлбар видеонууд бас зөндөө байсан. Тэрийг сонирхох юм бол үзэгчд маань хайгаад үзэж болно. Тийм тайлбарууд бол байдаг юм байлээ. Тэгээ бит хоёр бол ийм мэдрэмж авсан. Тэгээ ерөөхдөө төстэй мэдрэмжүүдийг авсан юм шиг санагдчих байна. Нөгөө үйл явдлыг нухаж ойлгохгүй зөндөө олон уншсан болохоор тэр юм уу аюу олон зүйлсийг нөгөө анзаараад эхэлсэн. За тэгээд энэ хүрээд өнөөдрийн маань ямарч исэн ном маань дуусч байна. Тэгээ чи дүгнэлт хэлмээр байна уу? Сая дүгнэлттэй шүү. Тэгвэл би төгсгөлөө хэлье да тийм ээ. За ингээд энэ хүртэл дуустал нүцэн үзэгчтэй баярлалаа. Бид хоёр бас дэжгүй ярьж өгч чадсан байх гэж найдаж байна. Хүн болгон гой өөрийнхөө өнцгөрөө хүлээж аваарай. Эндээс гэх давхын аваад энэ номыг энэ бүкийн subscription хэсгээс ороод сонсоорой. Бас уншаарай. За ингээд энэ хүрээд өнөөдрийн мэдлэг мэдрэмжийг хөтлөн эм бүк подкастын манд дугаар өндөрлөж байна. Тэгээ дараагийн дугаараар бид хоёр бас дахин нэг сонирхолтой номтой эргээд та нартай уулзах болно. Баярлалаа. Тэгээ баяртай. Эм бүк subscription дэлхийн бest seller бүтээлүүдийг 9900 төгрөгөөр